За өнөөдрийн хичээл маань болохоор энэ өнгөрсөн хичээл дээр эхэлсэн инглисийн тухай өргөжлүүлж явах юм тийм. Тэгэхээр бид нэр үүлдэж 2 дугаар бүлэг дээр хэлбэрийг нь харах юм бол бид нэр y гэдэг хөвсгчийг x гэдэг хөвсгчээр тайлбарлахыг бодож байгаа тийм. Зарим тохиолдолд болохоор энийг энгийн биш хоёр хөвсгчийн эргээс гэж хэлдэг. Тэр хэдийгээр манай эргээсийн заавал y, x, u гэдэг 3 хөвсгч байгаа юм шиг харагдаж байгаа боловч за хөвсөн нэр нь болохоор хоёр хөвсгчийн эргээс гэж байна. Тэгэхээр бид нэр энэ бол бета 0 гэх параметр байна. Бид нэр огтлогч гэж ярьсан. Дараа нь болохоор бета 1 гэх налтын параметр. За энэ хоёр параметрыг бид нэр үнэлэхийг бодож байгаа. Энэ хоёр параметр болохоор их олонлогийн параметр. Хоёр хөвсгчийн хоорондын хамаарлын хүчийг тайлбарлаж байгаа энэ хоёр параметрыг бид нэр хизээч мэдэхгүй. Их олонлог дээр ямар юм байгааг ямар хизээч мэдэхгүй. Харин бид нэр энэ нэг тоо мэдээлэл ашиглаад үнэлэхийг оролдож байгаа. За өнгөрсөн хичээлийн төгсгөл бид нэр хэдийгээр энэ загвар маань одоо шугамн загвар байгаа болж байна. Энэ шугам бас хамаарлыг бас загварчилж болно гэж байна. Тэгэхээр хэрвээ бид нэр y-ийг цалин гэдээ аваад үзэх юм бол x-ийг бид нэр боловсрал гэдээ аваад үзье тийм. Тэгэхээр бета-ыг нь юу дэмжих вэ гэхээр x өөрчлөхөөр бид нь юу өөрчлөлтгүйгээд нөхцөл тавьчих юм бол бид нэр хоёр талаас нь өөрчлөлт авах юм бол зүүн гарт y-ийн өөрчлөлт за тогтмолоос тогтмол өөрчлөгдөд өөрөө тэг болчихно тийм. За энд нь болохоор бета-ыг үүсгэх нь x өөрчлөлт. Тэгэхээр өөрөөр хэлбэл бета-1 гэдэг коэффициент чинь болохоор x өөрчлөгдөхөд y яаж өөрчлөгдөж байна гэдгийг харуулна гэсэн. Тэгэхээр энэ чинь цалин байгаа юм чинь боловсрол нэг жилээр нэмэгдэхэд цалин хэдэн төгрөгөөр нэмэгдэх вэ гэдгийг бол бета-1 заавчна гэсэн үг шүү дээ. Тийм. Бета-1 гэдэг бол жил боловсролоо ахиулахад цалин хэдэн төгрөгөөр нэмэж байгаа юм заавч гэсэн. За гэхдээ бол бодит амьдрал дээр бид нэр боловсролын түвшин цалинтай үзүүлэх нөлөө нь энэ хэдэн жилийн боловсралтай байснаас хамаарат өөрөөр байж болно гэж ярьсан шүү дээ. Тэгэхээр бид нар одоо жишээлбэл нэг хүүхэд байлаа гэж бодоход 10 жилээ 9 дугаар анги чинь дунд сургууль лөө. 9 дугаар анги за тэр нь арай жоохон онцгой шээ. Тэгэхээр та нар 16 жилээр төгсөн тийм үү? Бакалавра. Тэгэхээр 16 жилийн боловсралтай хүний цалин бид нэр түүнийг бакалавра төгсч чадаагүй 1 жилийн өмнө гарчсан оюутны цалинтай харьцаад үзье гэж байна тийм. Тэгэхээр чинь цалингийнх нь зөрүү нь болохоор нэг оюут нь болохоор 14. За тэгээд 15 жил болоод их сургуулиас гарчлаа гэж байна тийм үү? За нөгөөх нь болохоор 15 байжгаад 16 жил болоод бакалаврын зэрэг авчлаа гэж байна тийм. Тэгэхээр чи хоёулаа болоод 1 жилээр боловсролоо ахиулж ийн гэсэн үг шүү дээ. Тийм. Нэг нь болохоор 14-өөс 15, нөгөөх нь 15-аас 16. Гэхдээ болохоор тэр 1 жилийн ахиул боловсролын нөлөө нь цалинд үзүүлэх нөлөө нь өөр байна гэсэн таамаглалыг дэвшүүлж штэ. Тэгээ бодит амьдрал дээр тийм байхаа. Нэг нь болохоор угаасаа ингээд сургуулаа төгсч чадаагүй. Нөгөөх нь болохоор төгсч чадсан хүн гэд хараад үзэх юм бол төгсч чадсныхын тэр бакалаврын зэргийнх нь үр өгөөж нь цалинд үзүүлэх нөлөө нь болохоор зүгээр бакалавра төгсч чадаагүй 2-оос 3 дахь курст шилжихдээ 1 жилийн боловсролын өгөөжөөс өндөр байна гэж ярьж штэ тийм ээ. Тань зөвмжтэй санагдаж байна уу? Бодит амьдрал дээр тийм шугам нь бос нөлөө байх хэрэгтэй. Одоогоор болоод энэ дээр шугам нөлөө байж байна тийм. Яг адилхан тэдэнд өргөний цалингаар нэмэгдэх хэрэгтэй. Энэ урдуураас сандал байгаа оюутнууд юм харж байна. Эсвэл харах зорилгогүй орж ирсэн үү? Харах зорилготой орж ирсэн бол сандлуудаа буулгачвал яа тийм. Нэг хүн дэвшүүлстэй байна. За тэгэхээр бид нэр энэ тохиолдолд яадаг вэ гэдгээр зүгээр хувьсгчтай хувиргана гэсэн шүү дээ. Тэгэхээр бид нэр цалингаасаа логарифм авчия гэж байна. За тэгээд боловсролынхаа түвшин дээр эргээсэй. Боловсрол маань ямар ч хувирвал таа. Энэ тохиолдолд бета 1 ямар утгыг агуулах вэ? Тэгэхээр та нар энэ регресс бодоод одоо бид нэр сүүлийн хичээлүүдээр энэ практик ажлууд их хийн. Тэгээд тэн дээр зүгээр регресс EVS дээр үнэлэхээсээ илүү энэ параметруудын утга нь яг юу вэ гэдгийг бол та нар эхлээд бодхоосоо өмнө сайн ойлгох хэрэгтэй.
Тэгснийхаа дараа болохоор тэр одоо бидний ихэнх оюутнууд маш дуртай байдаг EVS дээр EVS бод. Гэхдээ яг юу болж байгаа гэдгийг ихээр ойлгох. За яг саяныхтайгаа адилхан юм хий. Бид нэр X-ийг өөрчлөхөд энэ U-гийнх нь өөрчлөлт нь болохоор тэг өөрчлөгдөх рүүгээд үзчих тийм. За тэгэхээр бид хоёр талаас нь өөрчлөлт авах юм бол энэ чинь дельта лог болно. Бета 0 ч юм болохоор алга болчихно. Өөрөөсөө өөрөө хасагдаад тийм. За дараа нь болохоор бета 1-ийг үүсгэх нь X-ийн өөрчлөлт болно тийм. За тэгэхээр бид нэр логийн өөрчлөлт гэж юу гэдэг юм бэ гэхээр лог Y-аас хасган лог Y-аас хасган 1 юм байна шүү дээ. Тэгээ өөрчлөлт байна тийм. За тэгэхээр бид нэр лог функцийн онцлог харах юм бол энэ чинь log Y-ийг хуваах нь Y-аас хасган 1 гэсэн үг тийм. За тэгээд та нар ах сургуулийнхаа математик санах юм бол хэрвээ Y-ийг харьцангуй жижигхэн тоо авах юм бол харьцангуй бага тоо авах юм бол энэ зүйл чинь болохоор Y-ийг гарч байгаа процентоор өөрчлөлт байдаг шүү дээ. Y-ийг хасган 1-тэй харьцуулахад хэр хэмжээгээр өөрчлөгдсөн юм бэ гэдгийг харуулж байна. Тэгэхээр одоо энэ дээр бид нэр 100 за 80 байж байгаа 100 болсон гэж бодъё тийм үү? Нэг оюутан болохоор 100 гэдэг үзэгдэлтэй нөгөөх нь болохоор 80. За тэгэхээр 100-аас 80-ыг хасгаар 20. За 20-гаа бид нэр 80 тавих нь шүү дээ. Тэгэхээр чинь 4-ний 1 тийм үү? 25 0.25 гэсэн. Харин 100-аар өөрчилчих юм бол чи 0.25 биш 25% болох нь шүү дээ. 25. За тэгэхээр бета 1 мэ юу гэсэн утгатай болох вэ гэхээр X-ийг нэгээр нэмэгдүүлэхэд боловсролын жилийг нэгээр нэмэгдүүлэхэд 100 хүрчих нь бета 1 чинь болохоор 25% гэсэн болж таарна шүү дээ. За тэгэхээр чинь бид нөгөө цалингийнхаа төвшингөө аваад үзэх юм бол саяын 25 гэдэг чинь бол 250 мянга 2 саяын 25% гэдэг чинь 500 мянган төгрөг гэсэн. Тэгэхээр нэг жилийн боловсролыг ахиу боловсролын цалинд үзүүлэх нөлөөлөл чинь нэг нь болохоор 500 мянга нөгөөх нь болохоор сая төгрөг болж таарч штеп. 250 мянга нөгөөх нь 500 мянга болж таарч штеп тий. Тэгэхээр төгрөгөөрх нөлөө нь болохоор ондоо болж гэж байна. Ойлгомжтой тийм үү? Бид нэр ингээд шугамн бус хамаарлыг зүгээр энгийнхаа регресс ашиглаад бол бас авчилж болдог. За энэ дээр бидний яг одоо боловсролын төвшин маань яг төгрөгөөрх цалинд яаж өөрчлөлт үзүүлдэг юм бэ гэж харах гэх юм бол бид нэр эндээс чинь хоёр талаас нь илтгэгч хөнгө заавна нэстэй тийм. Тэгэхээр чинь илтгэгч хөнгө заахад логарифмд осноо. За тэгээ бид нэр энэ зүгээр Y-ийг гарч ирнэ. За нөгөөдөлт нь болохоор Y-ийн зэрэг гэж гарч ирнэ нэстэй тийм. Y-ийн зэрэг. За энэ бол тэгэхээр Y-ийн сарын хооронд шугамн бус хамаарлыг бол харуулж ийн гэсэн үг шүү дээ. Ойлгомжтой. Ойлгомжтой тийм. За тэгээ бид нэр саяны зураг зурчих. Цалин гээд вэйж гээд тавьсан байна. Цалин гэдэг бол Y-ийн зэрэг бета 0 дээр ирэх бета 1. За бид нар алдааны хэсгийг одоохондоо хэлбэрчлэх үүднээс хоёр тэнхлэгтэй графикээр зурж байгаа учраас тэрийг тиг гэж үзсэн шүү дээ. Вэйж гэдэг зүйл бол энэ боловсрол гэдэг зүйлээс хамаарна. За боловсролоос хамаарахаар одоо бид нэр энэ Y функцийн илтгэж функцийн онцлогоос хамаараад боловсролын зэрэг өсгийн хэрэг бидний энэ цалингийн хэмжээ өсгөнө шүү дээ. Шугам функцээр ямар ах вэ график? Шулуун байна шүү дээ. Одоо ямар нэгэн цэг дээр бета 1 гэдэг цэг дээрийг тогтмооч болов. Боловсролын хэмжээнээс огт хамаарахгүйгээр үргэлж адилхан байж байна. За дараагийн нэг зүйл болохоор бид нэр энэ юу хэмжилтийг нэгж хийж байна. Y болон X гэдэг хөвсгчудаа бид нэр ондоо нэгжээр хэмжүүл яах вэ? Тэгэхээр одоо зарим тохиолдолд болохоор цалин бид нэр 1000 төгрөгөөр илэрхийлждэг. Зарим тохиолдолд болохоор одоо зүгээр төгрөгөөр нь илэрхийлдэг. Тийм ээ? За боловсролыг бид нэр одоо жилээр илэрхийлж болно. X хөвсгч маань. За эсвэл магадгүй одоо юу гэдгийг англи хэлний курс мөрч юм бол сараар бодож байгаа. Хэдэн сарын сургалт байдаг. Тэгэхээр энэ төгрөгөөс 1000 төгрөг болохоор чинь бид нэр 1000-д хувааж штэ тий 1000 болгож байна. За жилээс сар руу болгож байгаа тохиолдолд бид нэр 12-оор үржүүлж юм гэсэн байна штэ. X хувьсгчаа 12-оор үржүүлж. За тэгэхээр бид нэр тэрийг энэ хувиргаж байгаа хэмжээг Q гэж хэлж байна. Y-ийг бид нэр энэ Q-гээр үржүүлээд яах. Q-н заавал нэгээс их тоо халбгүй штэ. Нэгээс бага тоо байж болно тий. Тэгэхээр нэгийг хуваах нь 1000 гэж байна.
x-ийн утгыг бас q-гээр өрчүүлвэл яах вэ? Манай нөгөө энгийн хамгийн бага квадратын аргыг үнэлэгчид яаж нөлөөлөх вэ? Бета 1, бета 0-ийн үнэлэгчид яаж нөлөөлөх вэ гэсэн. Одоо бид нар бол нэг хэм өөрчлөөгүй зөвхөн хэмжлтийнхаа нэгжийг өөрчилж байсан. За тэгэхээр энэ асуултад хариулахын тулд бид нар нөгөө ерөнхий нөхцлөөс санах хэрэгтэй. За ингээд би эхлээд хэлбэр шууд хүүднээс би загвараад энэ шугамн загвартай. Эргийг бид нэр x-ээс хамаарсан. За энгийн хамгийн бага квадратын аргын нэг нөхцөл болохоор x-ийн y-тэйгээр хамтарч хөдлөх төр байдал нь болохоор тэг гэсэн шүү дээ. Ковариац нь тэг корреляцгүй. Тэ? Тэгэхээр бид нар болохоор энэ дээр түүрийнх нь хувилбарыг нь ашиглаж ийсэн ОЛС-ийн нөхцөл дээр тэ? U-гийнх нь оронд болохоор бид нэр y-гээс хасах нь бета 0 хасах нь бета 1 үүсгэн x гэж орлуулад за тэгээд аю дараа нэмээд n-ээс нэг тугааж ирсэн шүү дээ. Тэр чинь болохоор бид нэр моментийн 2 дугаар нөхцөл за хамгийн бага квадратын аргын бас 2 дугаар нөхцөл болж гарч ирсэн тийм. За тэгэхээр бид нэр энэ нөхцөл маань болохоор бэлэгднэ гэж үздэг. Одоо бид нэр зөвхөн хувиргалт хийвэл энэ маань бета 0 бета 1 үнэлэгчид яаж нөлөөлөх вэ? За тэгэхээр би түрүүнийхтэйгээ нөхцөлөөгөө адилхан юугаа орлуулчих эндээс олоо тийм. Тэгэхээр y-гээс хасах нь бета 0 бета 1 хасах x тийм. За тэгэхээр бид нэр математик статистикийн хэсгээс ковариац x за тэгээд ийм шугамн функц. За тэгэхээр энэ чинь болохоор x-ийн 2 дугаар хэсэгт байгаа шугам функцийн элемент бүрдээ ковариацыг нь олж ирсэн шүү дээ. Тэ? За тэгэхээр ковариац x-y хасах нь ковариац x бета 0. Тэр нь юу гэсэн үг вэ? Тэг тэ? Бета 0 чинь тогтмолтой, x ч юм бол ховсогч. За дараа нь болохоор ковариац x бета 1 x болох нь шүү дээ. Тэ? Тэр маань болохоор юу болох вэ? Ковариацын тэмдгийн гадна бидний тогтмол гарна. За ковариац x гэдэг бол өөрөө өөртөөгөө хэр хөдөлж байна гэдгийг харуулна гэсэн үг тийм. Энэ чинь болохоор вариац болно гэсэн. Вариац. Тэгэхээр бидний эндээсээ олчих юм бол бета 1 гэдэг томьёо бол бета 1 гэдэг параметр болохоор x-ийн ковариацыг хуваах нь x-ийн вариац. Тэгээд та нар одоо бүр илүү санах хэрэгтэй. Яа гэх юм бол бид нэр бета 1-ийн үнэлэгчийг ярьж байхад бид нар одоо төвөрийнх нь асуудлыг томьёог нь ярьж ирсэн шүү дээ. Тэн дээр болохоор x-ийн ковариац. Тэгэхээр x-ийн 30-оос хазаах хазаалтыг y-аюудын 30-оос хазаах хазаалт үржүүлээд i-аар нь нэмээд хуваах нь n-ээс хасах нь. За доор нь болохоор вариац чинь x-ийн 30-оос хазаах хазаалт квадрат зэрэг дэвшүүлээд n-ээс хасах нэг тугааж ирсэн шүү дээ. N-ээс хасах нэгүүд нь бол хураагдчихсэн тийм. За одоо ингэ. Одоо бид нэр эхнийхээ асуултыг асуув. За би ковариац y-ийн оронд би одоо q-ийг орлууллаа гэж байна. Q-ийг. Тэ? Тэгэхээр энэ бол хуваарьт нөлөөлөхгүй байна шүү дээ. Хуваарь бол вариац x-ээрээ байна. X2-ын ковариац юу вэ? Q-ийн ковариацын тэмдгийн гадна гарна шүү дээ. Тэ? Тэгээд дотроо болохоор x-y ковариац x-y гэдэг юм үлдэнэ. Тэ? Та нар ойлгож байна уу те? Ковариацын дүрмийг ашиглаж штэ. Математик статистикийн хэсгээр ярьсан те. За тэгэхээр бид нар болохоор өмнөхөөсөө юугаараа ялгаатай вэ гэдгээр Q-гээр үржигдсэн нь ялгаатай болж таарна. За тэгэхээр бидний наалтын коэффициент бол хэрвээ бид нар y-ийг Q-гээр өөрчилчих юм бол Q-гээр үржүүлчих юм бол шинээр гарах наалтын коэффициент чинь болохоор Q гүржих нь өмнөх наалтын коэффициент байх нь шүү дээ. Ойлгомжтой бай тээ. За. За харин бета яаж хөөрөх вэ? Бета яаж хөөрөх вэ? За тэгэхээр одоо бид нэр энэ y-гээ Q-гээр өржүүлсэн тийм үү? Q-гээр өржүүлсэн. За тэгэхээр бид нэр x-ийн тэг, u-ийн тэг гэдээ аваад үзчих. За тэгэх юм бол одоо манай энэ чинь одоо 1000 төгрөгөөр илэрхийлдэг байжсэн аа. Төгрөгөөр илэрхийлэгдэж болчоор чи боловсрал тэг энэ хоёр тэг байх үе манай цалингийн түвшин илэрхийлнэ гэсэн үг шүү дээ.
Тэгэхээр бета ноёд чинь өмнөхөөсөө бодвол хэдээр нэмэгдэж байна? Q-гээр нэмэгдэх нь шүү дээ. За тэгэхээр бид нар эхний асуултанд хариулчлаа. Y-ийг Q-гээр үржүүлэх юм бол манай үнэлэгч яаж өөрчлөгдөх вэ? Тэгэхээр хоёулаа болохоор Q-гээр өөрчлөгдөж байна. Q дахин өөрчлөгдөж, Q-гээр өөрчлөх юм байна тийм. За дараа нь бид нэр асуулт нөгөө нэг хоёр дахь асуулт нь болохоор за одоо бид нэр X-ийг Q-гээр үржүүлчихье. Тэгэхээр одоо боловсролынхаа жилийг жил байснаа 12-оор үржүүлэхээр сар болгочих. Тэгэхээр одоо 10 жилийн боловсролтой гэдэг бол 100 сарын боловсролтой болох нь шүү дээ. Тэгэхээр бид нэр сар болгоны цалинд үзүүлэх сар болгоны боловсролын цалинд үзүүлэх нөлөөг сонирхож байгаа. Ойлгомжтой тийм. За тэр мэн одоо яаж нөлөөлөх вэ? Манай энэ бета Q дахин багассан. За Q дахин багасна гэж шүү дээ тийм. За яагаад тэрийг нь харъя тийм. За тэгэхээр эндээс бид нэр QX гэдэг юм тийм. Тэгэхээр чинь вариац QX-ээс юу болох вэ? Q квадрат гарна шүү дээ. Вариацын тэмдгийн гадна тийм. Q квадрат вариац X болно тийм. Хуваараас. За дараа нь болохоор QX Y2-ын ковариац гэж. Тэгэхээр болохоор юу болох вэ? Q гүржих нь ковариац X Y болно шүү дээ. Тэ? За тэгэхээр дээдлэлд байгаа өвтөрт байгаа Q чинь зоодлолд байгаа Q квадраттай хуваагдана шүү дээ. Тэ? Тэгэхээр чинь хуваарт нь болохоор Q үлдэнэ. Тэгэхээр манай налдын коэффициент чинь болохоор Q-гээр болохоор тэгээ багасгана шүү дээ. Нэгийг хуваахна Q. За бета ноёд энэ маань ямар нөлөө үзүүлэх вэ? Нөлөө үзүүлэхгүй байх нь шүү дээ. Манай Y-ийг товарлалт хийгээгүй бета ноёд чинь өмнөхтэйгээ адилхан X-ийн тэг, U-ийн тэг байх үед цалингийн төвшинг болоод агуулж байгаа учраас цалингийнхаа бид нэр хувиргалт хийгээгүй тийм. За тэгэхээр ийм хоёр төрлийн өөрчлөлт байна. Ойлгомжтой тийм. За дараа нэг ярьжсэн зүйл болохоор дурдаад өнгөрсөн зүйл болохоор энэ үзэгдэл болгоно. За би энэ I дугаар хүний цалин гэдгийг болохоор I дугаар хүний цалин гэдгийг хоёр хэсэгт хуваасан. За нэг нь болохоор бид нэр манай загвараас тааруулсан хэсэг гэдэг. Одоо бидний загварчилж чадсан хэсэг. За зарим нь болохоор бидний загварын тайлбарлаж чадаагүй хэсэг гэдэг хоёр хэсэг болсон тийм. За тэгэхээр бид нар болохоор юу ярьсан бэ гэхээр UI гэдэг энгийн хамгийн бага квадратын үлдэгдэл гэдэг бол энэ үнэтэй ямар хамааралтай байсан? За корреляцгүй байсан шүү дээ. Корреляц байхгүй. Яагаад гэх юм бол манай тааруулсан утга гэдэг бол бета 0 малгай гэдэг тааруулсан огтлогч нэмэх нь бета 1 малгай манай тааруулсан алтын коэффициент үржих нь x гэж байсан. X гэдэг бол бодиттой. За тэгээд энгийн хамгийн бага квадратын аргын 3 шинжийн тухай ярьж байхдаа хоёр дахь шинж нь болохоор юу гэж ярьж байсан? Үлдэгдэл x2-ын корреляц бол тэг гэж ярьж байсан. Тэгэхээр малгай гэдэг чинь болохоор манай x-ийн шугамн функц. Бета 0 малгай дээр нэмэх нь бета 1-ийг үржих нь x. За тийм учраас u малгай цаа гэдэг бол үлдэгдэлтэй болохоор корреляцгүй гэж ярьж байсан шүү дээ. Тэгэхээр бид нар үзэгдэл болгоно хоёр ширхэг хоорондоо корреляцгүй хэсэгт бол хуваачиж гэсэн үг байна шүү дээ. Тэ? За дараа нь бид нар гурван ширхэгийн хэмжигдэхүүнүүдийг үүсгэсэн. За нэгдүгээрт болохоор нийт квадратуудын нийлбэр гэсэн ба. Total sum of square. За тэгэхээр тэр маань юу гэхээр бидний тайлбарлах гэхийг хүсэж байгаа тэр y хувьсгч юм маань хэр хэлбэлцэлтэй байгаа юм бэ? Тэрийг бид нар болохоор total sum of square нийт квадратуудын нийлбэр гэж хэлж байгаа. Тэгэхээр одоо манай цалин маань ерөнхийдөө n хүнээс аваад үзэхэд хэр хэлбэлцэлтэй байна вэ? Тэгэхээр хэлбэлцлийг бид нар болохоор олчоосоо хазаал квадрат зэрэг дэвшүүлээд нэмждэг шүү дээ. Тэгэхээр энийг бид нар болохоор total sum of square. За бид нар вариацаас бодвол харьцангуй төврийн вариацаас харьцангуй ондоо байна те. Юугаар ондоо байна? n-ээс хасах нь нэгт хуваагдаагүй шүү дээ. За дараа нь болохоор бид нэр explain sum of squares гэж байгаа. За тэгэхээр манай загварын тайлбарлсан квадратуудын нийлбэр гэсэн үг байна тийм. За тэгэхээр y малгай таанууд чинь болохоор бидний загварын одоо тайлбарлаад нөгөө регрессийн шулуун дээр тавьчихсан байгаа y хүүд гэсэн үг тийм. Тэгэхээр бид нар бүгдээрээ y малгаанууд болохоор манай шулуун дээр хэвтэн оршин.
Гэхдээ болохоор бид нар чинь тогтмол тоо биш шүү дээ. Шулуун дээр байгаа юм чинь бид нар ингээд дээшээ доошгоо өндөр балан нам утга авч ийн гэж үзэн тэ. Тэгэхээр тэрний чинь болохоор вариац нь хийдэм байгаа юм би. За вариац биш. Энэс нэг туугдаа учраас нийт квадрат тайлбарлагдсан нийт квадратуудын нийлбэр. Тайлбарлагдсан квадратуудын нийлбэр гэсэн. За 3 дахь хэсгийг нь боднор болохоор тайлбарлаж чадаагүй үлдэгдлүүд байна. Тэр үлдэгдлүүд чинь болохоор хэр савлгаатай байгаа юм бэ? Тэрийг нь болохоор бид нэр үлдэгдлүүдийн квадрат үлдэгдлүүдийн нийлбэрээр нэрлэдэг. За ийм 3 юм да. За тэгэхээр бидний төрийн хичээл дээр ярьсан зүйл болохоор бидний нийт квадратуудын нийлбэр гэдэг бол тайлбарласан квадратуудын нийлбэр. За үлдэгдлүүдийн квадратын нийлбэр гэж яриад зогссон байгаа шүү дээ. Тэ? За тэгэхээр бид нэр цалингийнхаа хэлбэлцлийг аваад үзэх юм бол тэр маань тайлбарлсан хэсгийн маань загварын маань тайлбарлсан хэсгийн хэлбэлцэл. За тэгээд үлдэгдлийн маань хэсгийн хэлбэлцэл байна шүү дээ. За хэрвээ бид нэр загвар сайн байвал яана гэсэн үг энэ хоёрын хоорондын хамаар. Бид нэр ихэнх хэлбэлцлээ энэ эрэгт байгаа ихэнх хэлбэлцлийг энэ загвараараа тайлбарлахыг оролдсон шүү дээ. Тэгэхээр энэ хэсэг маань бол аль болох бага байвал сайн гэсэн үг тийм. За энийг одоо бид нар яаж батлах вэ гэдэг. Тэгэхээр одоо би энийг үнэхээр энэ хоёрын нийлбэртэй тэнцүү гэдгийг харуулъя гэж байна. Тэгэхээр би эндээс хувиргалт эхний хэсгээс. За эхний хэсгээ би ингэ биччихлээ. Нийт квадратуудын нийлбэр. За одоо би энэ квадрат тэмдгийн дотор болохоор малгайтайг нэмээд хасчих. За тэгэхээр би энэ дээр хасаад дараа нэмээд дараа миний квадрат бол хэвээрээ тийм. За эхний хэсэг маань болохоор y-аас хасах нь манай загварын тааруулсан утга. Тэ? Тааруулаагүй хэсгийг нь бид нар болохоор үлдэгдэл гэж нэрлэж байгаа шүү дээ. Тэгэхээр бод тооноосоо тааруулсныг асгаад үлдэж байгаа хэсэг нь буюу үлдэгдэл маань болчихно. Энэ загварын тааруулж чадахгүй байгаа хэсэг тийм. За дараа нь болохоор энэ маань хэвээрээ байж байна тийм. За одоо би энэ хоёр нэмэгдэхүүнээс квадрат авчий. За тэгэхээр тус үрийнхэн квадрат. За тэгээд хоёрыг үржих нь дараа нь болохоор юу болох вэ? Хоёрыг үржих нь энэ. За дараа нь болохоор энэ болж таарна шүү дээ. За тэгэхээр нэмэгдэхүүн тус үрээс нь бид нэр гаднаас нь одоо ингээд нэмэгдэхүүн авсан байгаа юм чинь. Тус үрээс нь нэмэгдэхүүн авч болно шүү дээ. Тэ? За тэгэхээр эхний хэсэг нь болохоор квадрат үлдэгдлүүдийн нийлбэр болж таарч байна тийм үү? Квадрат үлдэгдлүүдийн нийлбэр. За дараа нь болохоор энэ болж таарж байгаа. За дараа нь болохоор хамгийн сүүлийн хэсэг нь болохоор бидний түрүүний ярьсан тайлбарлсан квадратуудын нийлбэр болж таарч байна. За тэгэхээр энэ хэсэг хайчичваа гэдэг чинь тийм энэ хэсэг. За бид нэр энэ бол болохоор тэг байдаг гэж хэлж байна. За яагаад тэг байгаа вэ? За тэгэхээр энийг ингээд тос хүрдэн задлах гэж юм тийм үү? За би энийг ингээд задлж байна. За энийг энийгээр үржүүлнэ гэсэн. За тэгэхээр UI-уудыг эрг дунджаар үржүүлж байна. Тэгэхээр хооронд нэмж байна тийм. Тэгэхээр эрг дунд чинь болохоор I-аас хамаарахгүй шүү дээ. Тийм. Тэгэхээр нэмэгдэхүүний тэмдгийн гадна гарна гэсэн. Нэг гадна. За тэгээд UI үлдэгдлүүдийн нийлбэр болох нь шүү дээ. Тэр маань юу вэ? Тэр маань тэг шүү дээ. Хамгийн бага квадратын аргууд 3 нөхцөлийн тухай яриад байгаа шүү дээ. Эхний нөхцөл нь болохоор квадрат үлдэгдлүүдийн нийлбэр үргэлж тэг байна гэсэн. За тэр маань болохоор тэг болчихно. За дараа нь болохоор UI малгайг Y малгайгаар үржүүлж. Тэгээ аюудаар нэмжин тийм. Тэр маань юу вэ? Тэр яагаад тэг вүлээ? Тэг үнэхээр тэг. Яагаад тэр вүлээ? UI чинь болохоор UI малгай чинь болохоор X-үүдтэй корреляцгүй гэсэн нөхцөл байгаа шүү дээ. Энгийн хамгийн бага квадратын аргын 3 нөхцөлийг чинь одоо 2 дахь нь. Тэгэхээр UI малгаанууд чинь болохоор X-ийн шугамн функц байсан шүү дээ. Тэ? X-ийн шугамн функц. Тухайлбал тааруулсан утга гэдэг маань болохоор бета 0 малгай дээр нэмэхэд бета 1 малгайг үржих нь X байсан. Өөрөөр хэлбэл X-ээс хамаарсан шугамн функц. Тэгэхээр энгийн хамгийн бага квадратын аргын 2 дахь нөхцөл нь болохоор тэр корреляц нь X. Тэгэхээр үндсэндээ ийм болж. Тэгэхээр үнэхээр PSS гэдэг нь болохоор SST гэдэг нь болохоор SSR дээр нэмэх нь SSE байт юм байна. За хэр таарсан байдлыг яаж хийвчдэг вэ гэдэг асууж байна тийм.
За тэгэхээр бид нар болохоор нийт энэ Y-д байгаа тоо мэдээлэлд байгаа энэ хэлбэлцлийн хэдэн хувийг нь бид нэр загвараараа тайлбарлаж чадж байна гэдгийг бид нэр R квадрат гэж нэрлэдэг. R квадрат. Өөрөөр хэлбэл тайлбарласан квадратуудын нийлбэрийг нийт квадратуудын нийлбэр хуваach юм. Нийт хэлбэлцлийн маань хэдэн хувь нь болохоор загвараар тайлбарлаж байна гэсэн. Ойлгомжтой байна тийм? R. За R гэдэг яагаад үүсч ханаас ирсэн бэ гэдгээр та нар хоёр хувьсгчийг аваад үзээд корреляцийг нь бодоод үзэх юм бол бид нар корреляцийг ихчлэн R-аар тэмдэглэв. Тэр хоёр хувьсгчийн регрессээр тэр корреляцийг нь квадрат зэрэг төвшүүлчихээр үсэндээ болохоор энэ регрессийн R квадрат гэж. Зөвхөн хоёр хувьсгчтай регресс. За энийг бид нар мэдээж хувирагч болно. SSE чинь болохоор SST дээр нэмэх нь SSR юм чинь. Нэгээс нь SS квадрат үлдэгдлүүдийн нийлбэрийг хуваах нь нийт квадратуудын нийлбэр задлчих байна. Ойлгомжтой. Тэгэхээр бид нар болохоор энэ хэсгийг аль болох бага болгох болно. Тэгэхээр тэр маань нэгээс бага юм хасагдана гэсэн. Бид нар аль болох өндөр R квадраттай байхыг. За сая бид нар болохоор энэ энгийн хамгийн бага квадрат за энгийн гэж яриад. Хамгийн бага квадратын аргыг параметруудын үнэлгээ гаргаж авах юм яг үсэн те. Огтлогчийг яаж олдгийг, наалтын коэффициентийг яаж олдгийг те. За тэгэхээр эдгээр үндсэндээ болохоор ийм үнэлэгчд байна. Үнэлэгчд. Тэгэхээр биднэрт нэг ийм цэгэн үнэлгээ өгдөг. Өөрөөр хэлбэл одоо бид нар үнэлэгч гэдгийг одоо буутай харьцуулах юм бол үндсэндээ ингээд бид нар ямар нэгэн байг онгож байгаа. За тэгээд тэр хэр сайн тусгалтай вэ гэдгийг бол үндсэндээ яаж бууддсан бэ гэдгийг үндсэндээ олж ийн гэсэн. За дараагийнхын зүйл нь болохоор манай энэ үнэлэгч чинь болохоор хэр наривчлалтай үнэлдэг үнэлэгчд юм бэ гэдгийг бол бид нар сонирхно гэсэн. Тэ? Тэгэхээр та нарт эргээд харах юм бол тэ. За бид нар болохоор бета 0, бета 1-ийн үнэлэгчдийн тухай ярьж байгаа тийм. Тэгэхээр бета 0 малгай, бета 1 малгай нарын тухай ярьж байгаа. Ингийн хамгийн баг тийм. За тэр малгаануудаа бид нар болохоор төврээсээ тоо мэдээлэл гаргаж аваад үнэлж гаргаж байгаа. Тэгэхээр тодорхой нэг сонгогдсон төврийн хувьд болохоор надад нэг бета 0 малгай, бета 1 малгайгийн утга өгнө. За би дараа нь дахиад нэг төвөр аваад бета 0 малгай, бета 1 малгай гаргаж авах юм бол өмнөхөөсөө ондоо байх нь шүү дээ. Тэгэхээр бета 0 малгай, бета 1 малгайнууд чинь төврөөс төвөрт өөрчлөгдөж байгаа. Тэгэхээр одоо би буугаар буудаад миний тусгал маань болохоор буудалтаас буудалтад болоход ондоо туссан шүү дээ. Тэ? Яг нэг цэг дээрээ тусаад байх. Тэгтээ хэр одоо яг үнэн зөв утга дээрээ энэ хэр үнэн одоо энэ бета 0 бета 1 чи одоо манай бай болж таарч манай яг авахыг хүсэж байгаа зүйл. Тэгэхээр эннийхээ эргэн тойронд хэр ойрхон тусч байна гэдэг нь болохоор одоо бид нар сонирхолтой. Тэгээд манай үнэлэгчийн маань одоо вариац гэдэг зүйл байна. Тэгэхээр энэ хоёрын хооронд хэр тархалтай байна вэ гэдэг нь болохоор бидний одоо ярих хэрэгтэй зүйл. За энэ зүйл ингээд ярьчлаа. Бид нар яаж үнэлдэг юм бэ? За бид нар тэгэхээр төврөө авч агаад бета 1-ийг одоо наалтын коэффициентийг олё гэх юм бол x аяасаа дунджийг нь асаад үржих нь хаалтан дотор тий. Y аяасаа дунджийг нь асаад тий. Тэгээ аюудаараа нэмж штэ. Бид нар тоо мэдээлэл байгаа юм чи тэр тооцоолыг хийчих чадна тий. Уваах нь x аюудаасаа дунджийг нь асаад квадрат зэрэг төвшүүлээд тэгээ аюудаараа нэмээд тоо гаргаад ирнэ штэ. За тэгээ бид нар хүртвэрийг нь хуваагаад бета 1-ийн утгыг гаргаад авах, үнэлгээг нь гаргаад авах. Тийм үү? За тэрийг бид нар бол тооны машин дээр хийх албагүй, бас гараараа хийх албагүй. Тэгэхээр энэ хичээлийн өрөөр бид нар EVS гэсэн програмыг ашиглаж байгаа тийм. За EVS-ийн командын мөрөн дээр бид нар зүгээр одоо маш амархан ингээд та нар тоогоо оруулаад ирсэн байгаа тохиолдолд EVS руу Y гэдэг хувьсгчаар оруулаад ирсэн. За Y нь ямар нэгэн дуурын хувьсгчтэй. За X чинь болохоор бас төвөөс гарч ирсэн нэг хувьсгч байлаа гэж бодъё тийм. Тэгэх юм бол бид нар EVS-ийн командын мөрөн дээр equation гэж бичнэ. За equation гэдэг нь болохоор одоо тэгштгэл гэсэн үг. Бид нар тэгштгэл үнэлэгчээ.
За дараа нь болохоор би тэгштлээ нэрлэе. За би энэ дурын нэр байж болно. Тэгэхээр би одоо энэ дэр Монгол гэж нэрлэлсэн байна. За дараа нь болохоор цэг тавиад ямар аргаар үнэлж байгаа юм бэ? Тэгэхээр энэ хичээлийн хүрээнд одоохондоо бид нэг 3 аргын тухай ярьсан шүү дээ. Хамгийн бай квадрат, хамгийн хүний өвхий арга, моментийн арга гэдэг тийм. За тэгэхээр LS гэдэг нь болохоор хамгийн бай квадратын арга. Өнөөдөр бидний ярьж байгаа. За дараа нь болохоор Y, C гэдэг нь болохоор constant гэсэн утгатай. Тэр манай огтлогч гэсэн үг. За хоёр дахь өвсгч нь болохоор манай налалтын коэффициентийг өгч байгаа. Налцын коэффициентийг ард байдаг өвсгч болж таарах. Ойлгомжтой тий. Тэгэхээр бид нэр баг тэгшэл өч болохоор шүү дээ. Y тэнцүү C дээр нэмэх нь бета хүчиг нь x гэсэн юм бичиж гинэ гэсэн үг байна тий. За тэгэхээр та нар энэ семинарын чинь бодлого бай. За статистикийн бүлэг, математик статистикийн бүлэг 3 дугаар асуулт. 4-р дэд асуултан дээр болохоор бид нар улаан буудаа гарцтай холбоотой бодлого байгаа. Тэгэхээр бид нар улаан буудаан гарцыг бид нэр дрönөөр авсан тэр пикслийн тоогоор прогнозлох гэж байгаа гэж бодъё гэх тээ. Тэгэхээр одоо бид нэр одоо татврын зорилгоор ч гэдэг юм уу, эдийн засгийн прогнозын зорилгоор хөдөө аж ахуйн салбарын гарцыг бид нар өөрчлөн мэдэх шаардлагатай байгаа гэж байна тээ. Тэгэхээр бид нэр ийм дэвшилт дарга болохоор бус тусууд ашиглагаа техник болохоор дрон нисгээд агаараас зургийг нь аваад за агаарын зургаас авсан тэр зургийн нефтерлаар пикслийн тооноос эдийн хэмжээний центр одоо будаа хурааж болох вэ гэдгийг прогнозлох гэж байгаа гэж байна тийм. Тийм аргын тухай ярьж байгаа. Тэгэхээр энэ арга маань үнэхээр зөв болчих юм бол бид нэр жил болгон болохоор дрönөө нисгээд за тэгэхээр тухайн жил хэдийн хэмжээний урд сураах боломжтой вэ гэдгийг бол мэдчих ба зорилготой тийм. Тэгэхээр тэр арга одоо бид нэр туршиж байгаа. За тэгэхээр бид нэр болохоор энэ Y-г нь болохоор 17 газраас гарсан 17 тайлбарын талбайгаас гарсан ургацын хэмжээ. За энэ X нь болохоор тэр 17 тайлбарын талбай агаараас авсан зургийн пиксел байгаа тийм. За тэгэхээр бидний Y хөвсгч маань энэ, X хөвсгч маань энэ. Тэгэхээр бид нэр одоо яах вэ гэхээр дараа жил хэрвээ энэ загвараа үнэлчихэд X-ийг нь олцоод, пикслээр олцоод за дараа нь болохоор бидний Y-ийн хүлээж байгаа утга нь юу вэ гэдгийг олох гэж байгаа юм шүү дээ. Ойлгомжтой тийм. Ойлгомжтой. За тэгэхээр бид нэр яаж оруулдаг вэ гэхээр бидний Excel-ээс оруулсан байх жишээлбэл бидний EVC-га нээгээд тэр хамгийн дээр quick гэж байгаа. Түргэн гэсэн үг байна. Түргэн ямар нэг юм үүсгтэй. Тэр quick дээр дарахаар янз бүрийн сонголтууд гарч ирээд тэр empty group гэж байна. Хоосон group гэх. Тэр хоосон group-ыг нээх юм бол манай юм Excel-ийн өснөгтүүд гараад ирдэг. Тэр өснөгт рүү нь болохоор Excel-ээс тоо мэдээлэл хуулж аваад тэнд нэгээд paste хийж. Copy paste-ийг бид мөнгөөр мэднэ шүү дээ, тийм. За тэгэх юм бол манай EVC ажлын файл дотор хоёр хөвсгч ороод ирдэг. Тэгэхээр би тэр хоёрын хөвсгчийг нэгийг нь болохоор Y-гээ нөгөөтгийг нь болохоор X-ээр хэлбэлсэн. Нэрлэлсэн байна. Анх орж ирэхдээ болохоор эдгээр series 01, series 02 гэж орж ирдэг. Тэгэхээр тэрийг нь би болохоор энэ жишээнд ойртуудад X-ийг нэрлэлсэн байна. За тэгээд түрүүний ярьсан тэр датийн цагааныг болохоор бид командын мөр гэж нэрлэдэг. Тэгэхээр командын мөрөн дээрээ би одоо тэгштгэл equation гэж бичээд Монгол цэг LS. За тэгээд бид нэр энэ Y хөвсгчийг тогтмол гэдэг энэ тогтмол дээр за дээр нэмээд энэ X гэдэг хөвсгч дээр erase хийж байгаа гэж бичсэн байна. За тэгээд одоо та нар enter таах гэсэн үг байна шүү дээ. Тооны машинаас нэг ялгараад авах юм байна. Тэгэхээр та нар энийг маш амархан хийж. За enter дарчаар энэ EVS ч юм болохоор ийм объект гараад байна. Тэгэхээр та нар EVS-ийн гарын аргалыг би хичээлийн веб хуудсан дээр тавьсан байгаа шүү дээ. Тэ? Тэгэхээр EVS гэдэг бол объекттэй ажилладаг програм байна. Тэгэхээр энд үүссэн эхний төсүүд нь болохоор ондоо объектыг илэрхийлнэ. Тэгэхээр тэнцүүгээр тэмдэг байх юм бол энэ regress-ийн загварын тэгштгэл байх гэсэн үг байна. За ийм хэлбэлцсэн зүйл байх юм бол энэ цуваа гэсэн үг. Тоо мэдээд товсогч. За бета гэдэг нь болохоор параметрууд гэсэн үг байна. Решит гэдэг нь болохоор хамгийн сүүлд үнэлсэн регрессийн үлдэгдлүүдийг бид нэр эндээ дандаа хадгалж идэг. Саяны бидний ярьж байсан юу малгай танууд чинь одоо энд ороод ирсэн байх нь шүү дээ. За тэгээд манай хоёр үнэлэгдсэн параметр бета 0, бета 1, 2 маань болохоор энэ бета гэсэн параметрийн объект дотор агуулж байгаа гэсэн. Хэрвээ та нар утгыг нь харъя гэж байна тийм.
За энэтэй дарчаар ийм тэгштгэл гараад ирж байна. Тэгшгэлийг бид нэр онгоолгоод үзэх юм бол хоёр дараа онгоолгоод үзэх юм бол за бидний тэгштгэлийн үр дүн байж тээ. За тэгэхээр бидний саяны ярьсан зүйлүүдээс гэх юм бол бид нар бүх зүйлүүдийг нь одоохондоо мэдэхгүй, заримыг нь бол мэднэ тий. За тэгэхээр бид нэр энэ ийг хувьсгчийг хамааруулан үнэлсэн байна. За арга маань болохоор хамгийн бага квадратын арга. За тэгэхээр бид нэр коэффициентууд гэж байна. Тэгэхээр бета 0 малгайгаас гарч ирсэн үнэлгээ бодвол эхний тохиолдолд дараа нь болохоор наалтын коэффициент нь болохоор энэ үнэлгээ маань 0.40. За сэрээрээ оюутнууд. Та нар энэ унтаад байна. Энэ их хэцүү шүү. Надад бол их маш хэцүү те. 10 биз дээ те. Юу вэ? 9 билүү? Хідээс тавстай байлаа. 9-10-аас те. Тэгэхээр бид нэг бол 45 минутад байна. 45 минут. За тэгэхээр бидний энэ дээр болохоор энийг одоо мэднэ. Энэ бол бета 0. Бета 1 малгайгаас гарч ирсэн. Бета 1 малгайч манай үнэлэгч штэ. Үнэлэгчээс гарч ирсэн үнэлгээ тоо байна тийм одоо. Үнэлэгч гэдэг маань болохоор томьёо. Үнэлгээ гэдэг нь болохоор томьёоноос гарч ирсэн тоо тийм тоо. За энэ болохоор манай үнэлэгчийн үнэлгээ байна. Энийг болохоор мэднэ. За бид нар болохоор А квадратыг одоо мэддэг болчлоо. 79.9. Тэгэхээр болохоор маш сайн загвар болж ий гэсэн тийм. Тэгэхээр бидний ургацын талбайн гарцыг тэр пикс гарцын хувьсалт байгаа шүү дээ. Талбайгаас гомдоо тийм. Тэгэхээр тэр хувьсалтын нийтдээ бол 80%-ийг ганцхан тэр пикслийн хэмжээгээр тайлбарч чадж байгаа гэсэн үг байна шүү дээ. Тийм 80%. За бид нар өөр нэг зүйл болохоор юг эндээс таних вэ гэдгээр энэ mean dependent variable гэж байгаа. Тэгэхээр энэ маань болохоор манай игэргүүдийн дундаж гэсэн үг. Игэргүүдийн дундаж. Төврөөс гарч ирсэн үнэлгээ нь байна тийм. За энийг болохоор мэднэ гэсэн. За дараа нь болохоор бид нар энэ дээр sum of squared residual гэж байна. Тэгэхээр үлдэгдлүүдийн квадратын нийлбэр болохоор энэ дээр тавигдсан байна гэсэн үг тийм. За энэ зүйлийг одоогоор бол мэдчихэж байгаа. Энэ яригцээ хичээлүүд. За одоо бид тэгэхээр вариацийн тухай вариацийн тухай ярихаас өмнө ажилтгүй чанарын тухай. За бид нар ингээд яачлаа. Яаж параметруудыг олдог энэ өндөгчдийнхаа тухай үзчихлээ. Тэ? Одоо болохоор хоёр зүйлийн тухай ярь. Нэг нь болохоор ажилтгүй байх, нөгөөх нь болохоор хэр вариацтай юм бэ. Тэ? Ажилтгүй байх хэвээр манай үнэлэгч болохоор вариац багтаа байх хэвээр. Ажилтгүй байна гэдэг нь одоо манай буу маань болохоор үндсэндээ ямар гажицсан буу биш байх нь шүү дээ. Буутахад үндсэндээ тэрнийхээ эргэн тойронд байныхаа эргэн тойронд тусдаг буу байх хэрэгтэй болно шүү дээ. Ажилтгүй байна. Вариац нэг болохоор ажилтгүй байлаа гэж бодоход хэр ингэж даялалтай тусдаг юм бэ гэдэг нь болохоор вариац нь болж таарна гэсэн. Тэгэхээр ажилтгүй байна болохоор хүлээгдэж байгаа тэр утга нь цэг нь за вариац нь гэдэг нь болохоор энэ даялалт нь гэсэн. За бид нэр одоо ингээд нөхцлөө тавь. Тэгэхээр сурагчдэр чинь болохоор энийг SLR гэж нэрлээд явж байгаа. Тэгэхээр бид нэр энэ дээр дөрвөн нөхцөлийн тухай ярих гэж байна. За энэ нөхцлүүд маш чухал нөхцлүүд шүү. Та нар энийг маш анхааралтай сонсоо. За манай энэ их олонлогийн загвар маань бидний мэдэхгүй хизээч мэдэхгүй параметрыг тэ. Ерөнхийдөө болохоор бид нэг хувьсагч X хувьсагчтай ингээ ерөнхийдөө хамааралтай. За хамаарал нь болохоор ийм бичгээр өгсөн байна гэж тавина шүү дээ. Гэхдээ бид нар болохоор бета 0 бета 1-ийн тухай том мэдээлэлээс утгыг нь гаргаж авах сонирхолтой байна тийм. За тэгэхээр энэ загвар маань болохоор параметруудынхаа хувьд шугамн байна. Тэгэхээр бета 0 маань болохоор 1-ийн хуваах нь бета 0. Эсвэл бета 0 квадрат гэж байж болохгүй байна шүү дээ. Бидний нөхцөл болохоор параметруудынхаа хувьд шугам. Тэгэхээр хувьсгчуудынхаа хувьд шугам байж болно. Шугам бус байж болно. За түрүүн бид нар болохоор логарифм авсан шүү дээ. Тэрийгээ бид нар зүгээр ондоо хувьсгчаар нэрлэж болно. Z гэх. Ямар ч хувьсгчаас бид нар шугам бус хувиргалт аваад шугамын ингрестэй оруулах болно. Тэ? Хамгийн гол нөхцөл болохоор энэ параметрууд шугам гэсэн нөхцөл.
За хоёрдугаарт нь болохоор бид нэр санамсаргүйгээр төвөр ав. Санамсаргүйгээр. Тэгэхээр бид нэр математик статистикээс хандах юм бол бид нэр ийм буцаалттай төвөр хийж ийн гэсэн байна шүү дээ. Би ерөөсө харахгүйгээр тэгсэн мөртлөө тэр одоо их олонлогоос сонгогдох магадлал нь болохоор бүгдийн хувьд болохоор адилхан. Одоо би оюутнуудаа сонголт хийж байгаа байх юм бол миний төвөрт орж ирэх магадлал болохоор бүх оюутнуудын хувьд адилхан байх хэрэгтэй. Тэгэхээр бид нэг санамсаргүй байна гэсэн үг. Тэгэхээр би санамсаргүйгээр I оюутан болгоноос хоёр үзэгдэл авах нь. Тэгэхээр X нь одоо жишээлбэл Y чи оноо хийдв. Y чинь болохоор одоо орж ийн хоригдлуулсан голч оноо чи хийдв. Оюутан болгоноос хоёр мэдээлэл авах нь шүү дээ. Y, X гэдэг тийм. За тэгэхээр энэ санамсаргүй төвөр маань болохоор одоо юу гэдгийг зарим эконометрийн хичээл дээр ярьж байгаа төвөөс арай ондоо шүү. Тэгэхээр зарим юун дээр болохоор хичээл дээр ялангуяа тэр математик статистик за байгалийн шинжилгээ ухаанд эргээсийг ашиглахдаа юу гэж үздэг вэ гэдгээр бид нэр X-ийн утгыг болохоор контролд нь гэж ярьдаг. Тэгэхээр өөрөөр хэлбэл би одоо хангаахт байлаа гэж бодоход би ямар нэг юм туршиж байгаа. Тэгэхээр X нь болохоор би хулганд өгөх эмийн хэмжээ, ондоогоор хэмжээтэй хөргөө. Тэгэхээр Y нь болохоор үр дүн болж та. Тэгэхээр хулгамч миний туршилтын тулгамж би хэдийн хэмжээний эм өхийг болохоор би өөрөө тогтоож байгаа байхгүй. Харин нийгмийн ухаанд яаж байгаа вэ гэхээр би тийм туршилт хийх боломж байхгүй. Тэгэхээр би чамд бол чиний оноог одоо нэг санамсаргүй оюутныг сонгоод тэр оюутны эсдийн ерөнхий шалгалтыг би 680 гэд өгж болохгүй байх нь шүү дээ. X-ийг би контролж болохгүй байх. Тэгэхээр би оюутнаас мэдээлэл авах юм бол X, Y маань хоёулаа болохоор санамсаргүйгээр надад орж ирж байна гэсэн үг болж тарж байна. Тэгэхээр одоо бид нар тэр байгалийн ухаанд ашиглагдж байгаа регрессийн загвартай хэрвээ холбыг гэх юм бол бид нар үндсэндээ 680 гээд нэг оюутан сонгогдсон байлаа миний нэг төвөөс дараагийн нэг оюутан маань болохоор 679 800 эднэс гээд янз бүрийн утга авцсан байгаа гэж бодъё тийм. За шил одоо миний төвөгт 10 оюутан байгаа гэж бодъё. 10 оюутан 680 авцсан 700 800 900 гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр 650 гэх мэт шүү. Эхний төвөөс. За тэгэхээр би энэ 10 оюутныхаа Y, X-ийн мэдээллийг авчих нь шүү. Y, X. За дараа нь болохоор би дахиад яг адилхан ийм оюутнуудаас яг адилхан 680 оноо авсан. 680 оноог чи ганцхан оюутан авахгүй шүү дээ. Тэгээд 680 оноог бол маш олон оюутан авч байгаа. 800 оноог ч гэсэн яг маш адилхан маш олон оюутан авч байгаа. Тэгэхээр бид нэр яг тийм авсан оюутнуудаа олж байгаа бол үндсэндээ болохоор дахиад X, Y оюутнууд авч ийн гэсэн. Тэгэхээр X оюут нь болохоор бүгдээр адилхан байна шүү дээ. Өмнөх дөөр хийхтэй адилхан. Y оюут нь болохоор голч оноонууд нь болохоор ондоо байна тийм. За тэгэхээр бидний үндсэндээ X-ийг контролж байгаа гэдэг маань болохоор бидний нийгмийн ухаанд болохоор арай ондоогоор орж ирж байгаа юм шүү дээ. Та нар санааг нь ойлгож байна тийм. За тэгэхээр манай төвөрийн загвар маань болохоор төвөрийн тоонууд маань болохоор их олонлогийн параметруудтай ингэж холбогдсон тийм. А-р оюутны Y гэдэг бол их олонлогийн бидний мэдэхгүй ч гэсэн их олонлогийн бета 0, нэг бета 1 xi. За тэгээд тэр оюутныг янз бүрийн бусад нөхцөл зүйлсүүд юу аюул тийм. За энэ бол хоёрдугаар нөхцөл. Тэгэхээр бид санамсаргүйгээр төвөрлөнө. Тэгэхээр би санамсаргүйгээр төвөрлөнө гэдэг бол энэ оюут энэ ангид орж ирээд маш их юм сурыг гэдээ ороод ирсэн байгаа энэ оюутнуудаас асуух байх нь шүү дээ. Тэр ондоо оюутнууд хичээлдээ суух байгаа оюутнуудаас энэ орж ирсэн. За 3 дугаар нөхцөл болохоор энэ X-ийн утганд Y-ийн хүлээгдэж байгаа утганд тэг. За тэгэхээр бидний нөгөө хичээлээр ярьж байсан X нь болохоор юу гэдгийг хэдийн хичээл суусан, хэдэн зэгт суусан тийм. За юу нь болохоор ур чадвар гэх юм бол хэдэн хичээл сууж байгаа нь болохоор ур чадрын голч утгад нөлөөлдгөө гэсэн үг байна шүү дээ. За тэгэхээр энэ маань болохоор нэг ширхэг санамсаргүй үзэгчийн тухай ярьж байгаа. Тэгэхээр би одоо болохоор энэ нөхцөл маань болохоор бүх I оюутны хувьд болохоор адилхан. Бүх I оюутны хувьд болохоор
өөрсдийнх нь тэр ур чадрууд нь болохоор хичээл суусан бас нь үл хамааран хүлээж байгаа утга нь болохоор тэг нөхцөл тавина гэсэн үг. За энэ бол маш чухал. Маш чухал нөхцөл байна. За дөрөв дэх нөхцөл. За энэ бол нэг чухал биш. Гэхдээ одоо заавал зайлшгүй хэрэгтэй нөхцөл бол энэ. X ч юм болохоор хангалттай ховсдог байх хэрэгтэй. Тэгэхээр оюутнуудын эсэлтийн ерхий шалгалттай оноо бүгдээрээ 800 байх эсгүй байх нь шүү дээ. Тодорхой хэмжээний эдгээр ховсол гарах хэрэгтэй. Ховсолтой байж. Би зөвхөн 600 800 оюут авсан оюутнуудаас аваад ийм хэрэгээс бод боломжгүй байна. Бүгдээрээ 800 ерөөс ховсолт өгөхгүй шүү дээ. Тэгэхээр чинь зөвхөн E-гүүд нь өөрчлөгдөд байдаг. E-гүүд маань өөрчлөгдөх болчихно гэсэн. За одоо бид нэр ажилтгүй үсгийг нь олохын тулд манай малгайтай үнэлэгчд болохоор тэр малгайгүй бета 0 бета 1-ийн ажилтгүй үнэлэгч байна гэдгийг олохын тулд энэ хоёрыг нь холбох хэрэгтэй. Холбох хэрэгтэй тийм. За тэгэхээр бидний энэ хамгийн бага квадратын үнэлэгч чинь болохоор яаж гарч байгаа вэ гэхээр xi олчоос хазаал за мөн y олчоос хазаал за хуваах нь болохоор xi олчоос хазаалтын квадратуудын нийт. За тэрийг бид нар болохоор sx total sum of square гэж тэмдэглэсэн байсан шүү дээ тий TSS. За түүний квадрат. За хэрвээ бид нэр жоохон хуургалт хийчих юм бол бид энийг бараг батлуулж байгаа. y-аас хасах нь y-ийн дундаж гэдэг зүйл чинь болохоор хуургалт хийчихээ дунджууд нь алга болчихж байгаа. Дундажууд нь алга болчихсон тийм. За яагаад гэх юм бол одоо та нар энэ хаалт бодоод y-аас нь y-ийн дундаж гэж байгаа шүү дээ. Жигэн тамяан дээр байна тийм. Тэгэхээр одоо тэрийг энэ хэсгээр үржүүлчихгүй. Тэгэхээр эхний хэсгээс чинь болохоор xi-ыг үржих нь y-ийн дундаж гэж гарах нь шүү дээ. Тэ? Тэгэхээр чинь y-ийн дундаж чинь a-аас хамаарахгүй байгаа учраас нийлбэрийнхаа тэмдгийн гадна гарчиж байна. Тэ? За дараа нь болохоор x-ийн дунджийг үржих нь y-ийн дундаж гэсэн зүйл үүснэ шүү дээ. Тэ? За тэр чинь болохоор юу вэ гэхээр x-ийн дундаж гэдэг чинь болохоор x-үүдийн нийлбэрийг хуваах нь n гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бол эрэг юутайгаа болохоор устчихж байгаа байхгүй юу? За тэгэхээр бидний үлдчихэж байгаа зүйл нь болохоор зөвхөн y-ийг үржих энэ хэсэг болж таарч байгаа. За ийм байна. Энэ болохоор энгийн хамгийн бага квадратын арга үнэлэгчтэй. За одоо бид нар энийг их олонлогынхаа бета 1-тэй холбох хэрэгтэй гэж байна шүү дээ. Бета 1-тэй тийм. За одоо тэгэхээр яах вэ гэхээр би y-ийг орлуулчих. Y ч юм болохоор их олонлог дээрээ бета 0 дээр нэмэх нь бета 1 xi за нэмэх нь ui байгаа шүү дээ. Алдааны хэсэг тийм. Энэ. За би энийг одоо ингэж задлаа. Тэгэхээр бид нар болохоор энгийн хамгийн бага квадратын аргыг хүртүр хэсгээ юу авдаг эгийг харах гэж штэ тий. Доолт нь болохоор TSS байж байгаа. За тэгэхээр за би тус задлаа бичих юм бол бета 0-ыг үржих нь энэ. За нэмэх нь бета 1-ийг үржих нь xi энэ. За нэмэх нь ui-ыг үржих нь за x-ийн олчоос хазаага зайлтууд тий. Ингэжтэй. Ойлгомжтой юу тий? За би ингэж задлалчлаа. За одоо бид нар болохоор юу хийж болох вэ гэхээр за дөрөвнийх таваараа адилхан байна. Дөрөвний ярьсан маань зүйл маань энэ тавтаг гэж байна тий. За бета 0 бол нэмэлт хэмжээний гадна тогтмол байж. За тэгээд xi-аас нь x-ийн дундаж. За x-ийн дундаж чинь болохоор a-аас хамаарахгүй. Энэ чинь бол a-ийн 1-ээс n хүртэл нэмж байгаа шүү дээ. A-аас хамаарахгүй. За тэгэхээр нэмчих юм бол n-ийг үржих нь x-ийн дундаж болно шүү дээ. N удаа нэмж байгаа юм чи. Тийм үстэй тий. За тэгэхээр юу болох вэ гэхээр n-ийг үржих нь x-ийн дундаж гэдэг чи юу болох вэ? X-үүдийн нийлбэр л болж штэ тий. N чинь өртөрт байгаа n чинь хуваарт байгаа n-д хураач. За тэгээд энэ нийлбэртэй болохоор хасчгаар чинь тэг болчих нь штэ. Тийм үстэй тий. X-үүдийн нийлбэр энэ ч гэсэн бас X-үүдийн нийлбэр болчлоо штэ. Тэгэхээр чинь тэг болчих. За дараа нь болохоор бид нар юу болж ийнэ гэхээр бета 1 чинь одоо бидний нэмэгдэхүүний тэндийн гадна очив. За дээр нь болохоор бидний энэ хэсэг маань хэвээр болчихсон. За тэгэхээр одоо энэ бета 0-ыг үрдсэн хэсэг маань тэг учраас
бета 0 болохоор манай тэгшлэгээс алга болчих. Тэ. Бид нь юу ярьж байгаа вэ гэхээр энэ зөвхөн хүртвэрийн тухай ярьж байгаа шүү дээ. Хүртвэрийн тухай ярьж байгаа. Тэгэхээр манай хүртвэрт одоо бета 0 байснаа одоо алга болчихлоо. За дараагийн нэг зүйл болохоор ийм байна. За энэ зүйл болохоор үнэ. Энэ зүйл болохоор үнэ. За x-ийн 30-оос хазаах. Тэгэхээр бид нэр дахиад саяныхаа дөнгөж ярьсан юугаа тавьсан байна те. Ашигласан үр дүнгээ. За дараагийн нэг хэсэг нь болохоор 30-оос хазаалтыг үүсгэх нь xi. За энийг бид нэр бас ийм болохыг бол бас харуулж байна. Тэгэхээр бид нэр одоо жишээлбэл квадрат зэрэг дэвшүүлээд хураачих юм бол энэ маань энэ зүйлтэй явуулах гэсэн. За тэгэхээр бидний юу ч юм болохоор ийм болж таарч. За энийг бид нэр энэ квадратуудын нийлбэрийг энэ x-ийн квадратуудын нийлбэрээр нэмэлчий бета 1x-тэй. За дээр нь болохоор бидний юу хоёр хэсэг байна. Хоёр хэсэг маань. За энэ болохоор квадратуудын нийлбэр x-тэй. За тэгэхээр бид нэг хамгийн эхний томьёо энүүндээ саяныхаа олсон хувирсан хүртвэрээ орлуулчих юм бол бета 1-ийг үржих нь s квадрат, хуваах нь s квадрат, хураагдаад бета 1 маань. За нэмэх нь x-ийн 30-оос хазаалтыг үржих нь ui манай алдааны хэсэг. За хуваах нь болохоор манай x-ийн квадратуудын нийлбэр болж таа. За ийм болчих нь. За та нар хэрвээ яахгүй бол дагаж яваагүй бол би та нарыг ингээд алдчихсан бол хаа нэгэн газар за гэртээ сууж байгаа гаргалгааг нь хийгээд үзээрэй. За маш амархан юм ярьж байгаа. Нүгтэй юм биш ёгт яриаг. За ойлгуулаагүй бол тэр миний маш амархан юм ярьж. За тэгэхээр одоо бид нэр бета 1 гэдэг үнэлэгчийн голчийг нь олоод хүлээгж байгаа голтыг нь олоод тэр нь бета 1-тэй их олонгийн параметртэй тэнцүү гэдгийг баталчих юм бол юу болох вэ? Тэр маань юу болох вэ? Гажилтгүй гэсэн үг болно шүү дээ. Тэ? Бета 1-ийн хүлээгдэж байгаа утга нь болохоор бета 1-тэйгээ тэнцүү болчих юм бол манай буучин болохоор үндсэндээ байгийнхаа эргэн тойронд тусдсан байна гэдгийг баталчихна гэсэн үг. Гажилтгүй байна гэдгийг баталчихна гэсэн үг. За тэгэхээр би одоо хоёр талаас нь хүлээлт авах чинь. Энэ тогтмол тооноос хүлээлт аваад бол энэ маань өөрөө. За одоо эндээс авсан хүлээлт маань тэг гэдгийг би батлах хэрэгтэй. За тэгэхээр би одоо нөхцөлт хүлээлт авах. Нөхцөлт хүлээлт авах. Тэгэхээр x-ийн тодорхой утга нь энэ хэсгийн хүлээлт нь юу вэ гэсэн. X-ийн тодорхой. За тэгэхээр x-ийн тодорхой утга нь гэдэг маань болохоор x-ийг би санамсаргүй өсгөж биш болгож ийн гэсэн үг байна шүү дээ. X-ийн тодорхой утга өчгөр энэ чинь болохоор тогтмол тоо болчихно тийм үү? Хувьсгч биш болчих. За тэгээд энэ хэсгээс авсан хүлээлт маань юу болох вэ гэсэн. За тэрийгээ би ингэчээ. Одоохондоо энэ x-ийн i дугаар үзэгдлийн 30-оос хазаалтыг нь би di гэж тэмдэглэж. di гэж үсгээ. di. За тэгээд тэрийгээ би ингээ орлуулчихлаа гэж di гэж ярьжуулаад. За тэгэхээр бидний төрийн томьёо болохоор бета 1 дээр нэг бета нэг малгай дээр тэнцүү гэдгүүд бета 1 дээр нэмэх. За энэ болохоор x-ийн квадратуудын нийлбэр байгаа. За нэмэх нь di-ийг үчих нь ui байна шүү дээ. Тэ? Яа. За одоо би хоёр талаас нь хүлээлт авчиг. X дээр нөхцөлдөж байгаа шүү. X-ийн утгыг би өгөгдсөн байгаа гэж бодъё тэ. За тэгэх юм бол юу болох вэ гэхээр тэ. Одоо эн чинь болохоор тогтмол тоонууд олчихно шүү дээ. Квадратуудын нийлбэрч болохоор тогтмол тоо олчих чинь. За дараа нь болохоор d чинь бас тогтмол тоо олчих чинь. За тэгэхээр бидний хүлээлт болохоор зөвхөн алдааны хэсгээс хүлээлт авч ийн гэсэн үг. За тэгэхээр энэний болохоор хүлээлтийг нөхцөл ёсороо тэг гэж тавьсан шүү дээ. Энэ болохоор нөхцөл x-ийн утга өгөгдсөн байхад u-гийн хүлээлт нь болохоор тэг гэж өгсөн байна тийм. За тэгэхээр нөхцөлт хүлээлт нь тэгтэй юм бол давтагдсан хүлээлтийн хуулиосоо гаднаас нь авсан хүлээлт ч юм болохоор нөхцөлт бус хүлээлтийг өгнө шүү дээ. Тийм. Тэгэхээр нөхцөл бус нь болохоор адилхан тэгтэй тэнцүү.
За тэгэхээр энэ маань болохоор бета 1 болж таарч байна. Бета 1 маань тэгэхээр ажилтгүй. За яг адилхан юу санааг ашиглаад бид нэр бета 0 маань малгай маань болохоор бета 0 малгай бас ажилтгүй гэдэг байна. За одоо хүртэл яригдсан зүйлсээс энийг хүртэл яригдсан зүйлсээс асуух юм байна. За тэгвэл би таймлаад хэлье те. Бид нэр одоо юу үзүүлсэн байна. Тэгэхээр бид нэр ажилтгүй чанар гэдэг зүйлийн тухай ярьлаа. Бета 1 болон бета 0-ийн хамгийн бага квадратын аргын үнэлэгч нь болохоор ажилтгүй. Ажилтгүйх нь баталгаа болохоор дөрвөн нөхцөл дээр тулгуурлаж байгаа. За эдгээр дөрвөн нөхцөлийн нэг нь биелэхээ болох юм бол заавал гажил гарч ирнэ. За тэгэхээр ажилтгүй байна гэдэг нь болохоор үнэлэгчийн чанар, ерөнхий бууны чанар, тийм. Тодорхой нэг төврөөс гаргаж авсан бета 1, бета 0-ийн утга маань болохоор их олонлогынхаа утгатай бол хэр ойр байхыг бол бид нар бас мэдэхгүй, тийм. Үндсэндээ бол бидний буу маань болохоор зөв тусдаг буу. Гэхдээ яг тодорхой нэг буудалтанд байгаа очиж он хэсгийг бол бид нар мэдэхгүй байна шүү дээ. Тийм. Бид нар бол яг байн яг ямар утгатайг нь ч мэдэхгүй. Бета 0-ийн яг жинхэнэ утга нь бета 1-ийн яг жинхэнэ утга нь хэдийн бэ гэдгийг бид нар бас мэдэхгүй. За гэхдээ болохоор гайхамшигтай нь эдгээр мэдэхгүй ч гэсэн бид нар математик ашиглаад, статистик ашиглаад болохоор хүлээгдэж байгаа утга нь болохоор тэдгээр утгатай тэнцүү гэдгийг мэдчихлээ. За дараагийн нэг зүйл бол вариац байна. Ажилтгүй бай. Статистикаас бид нар үнэлэгчийн хамгийн хоёр чухал шин чанар бол ажилтгүй баг. Хоёрдугаарт нь болохоор вариац нь гэрэндээ үр ашиг. Байныхаа эргэн тойронд хэр нь ягт буудгийн бэ гэдэг нь бол одоо чухал. Зарим буунууд болохоор эдгээр ажилтгүй боловч хүлээгдэж байгаа утга нь үндсэндээ бол эргэн тойрон байдаг боловч хаа хамаагүй буудчихдаг байх юм бол харьцангуй ингээд эргэн тойронд нь ойрхон буудаг буунаас болоод муу болж тарна шүү дээ. Тэгэхээр вариац нь болохоор бага байх тусмаа бид нэр илүү үр ашигтай гэж ярьдаг. Үр ашигтай үнэлэгч. За энэ вариацийн тухай бид нэр ингээд нэмэлт нөхцөл тавихгүйгээр судалж болно. Гэхдээ нэмэлт нөхцөл тавьчих юм бол бидний судалгаа хамаагүй хэлбэр болчихно. За тэр нөхцөл маань болохоор юу вэ гэхээр энэ homoskedast гэсэн нөхцөл юм. Homoskedast. За homo гэдэг нь болохоор нэг төрлийн гэсэн үг шүү дээ. Тэгээ ижил гэсэн үг, тийм. Hetero гэдэг нь болохоор өөр төрлийн гэсэн үг, тийм. Hetero. За тэгэхээр skedast гэдэг нь болохоор ховсилт гэсэн үг. Тэгэхээр homoskedast гэдэг нь болохоор нэг төрлийн ховсилттай гэсэн үг. За тэгэхээр энэ маань юу вэ гэхээр юу гэдэг нь алдааны хэсэг байгаа. Юу гэдэг алдааны хэсэг x-ийн тодорхой утга өгдсөн байхад вариац нь сигма квадрат гэсэн тогтмол тоотой тэнцүү. Тогтмол тоотой тэнцүү байна гэдэг маань болохоор x-ээс хамаарахгүй байх нь шүү дээ. X-ийн утгаас хамаарахгүй. X ямар утгатайгаас хамаарахгүй. Энэ маань үргэлж сигма квадрат бүх x юм. Тэ. За одоо жишээлбэл бид нар юугаа аваад үзье л да та цалин y маань бол цалин x маань болохоор боловсрал тэ. За тэгэхээр u нь болохоор цалин нөлөөлж болох боловсролоос гадна хүчин зүйлсүүд тэ. За тэгэхээр энэ маань юу гэж юм бэ гэхээр тэдгээр хүчин зүйлсүүдийн вариац гэдэг нь өндөр нам байгаад ингэ савлах штеп үзэгдлүүд хоорондын тоо. Тэдгээр нь болохоор энэ хэдэн жилийн боловсралтай байснаас үл хамаарна гэж хэлж байна. Энэ хэр үнэмшилтэй вэ? Та нар юу гэж бодож байна?
Үнэмшилгүй байх одоо надад нэг жишээ хэлэх үү? Нэг хоёр. Яагаад энэ зөрчилж болох вэ? Тэгээ бид нэр ямар нэгэн нөхцөл тавихдаа энэ нөхцөл маань хэр үнэмшилтэй вэ? Хизээ зөрчигдөх вэ гэдгийг бид байн бодож байгаа. Тэгэхээр бид нар одоо ямар ч амьдрал дээр биелэхгүй нөхцлүүд тавиад юм хийгээд ах юм бол чинь ямар ч амьдрал дээр хэрэггүй юм болно гэсэн үг шүү дээ. Тэ? За тэгэхээр энэ нөхцөл тавьж байгаа бидний нөхцлүүд ер нь биелэх магадлал хэр юм бэ гэдгийг бид нар зай байн бодох. За одоо би та нараас тэгвэл би өөрийнхөө зааж байгаа юмны эсрэг энэ нөхцөл биелэхгүй байх жишээ хэлээд тэгэж хэлж штэ. За би ингэ харьцангуй бага боловсралтай гэж байна. Би 3 жилийн боловсралтай. Тэ? Тэгээ би тэгээд үндсэндээ баг уншиж бичиж чадахгүй, тоо баг би сайн бодохгүй байх нь шүү дээ, тэ? Үржүүлж бол баг бодож чадахгүй юм. Нэмж хасч болж чадна. За тэгэхээр миний авч болох цалингийн маань хэлбэлцэл болвол үндсэндээ би нэг юм ямар ч боловсрол шаарддаг, уншиж бичихийг тэр чадварыг шаарддаг. Тийм ажлууд хийх гэсэн үг байна шүү дээ. Жишээлбэл би одоо мал дээр тийм. Тэгэхээр миний авч болох цалингийн маань боломж төвшин болвол харьцангуй хязгаарлагдмал. Бүх хүмүүсүүд тийм ажил хийдэг, бүх хүмүүсүүдийг аваад үзэх юм бол 3 жилийн боловсролтой хүмүүсүүдийн цалингийг аваад үзэх юм бол ерөнхийдөө болохоор ийм бага төвшөнд гэхдээ болохоор дээшээ явах хязгаар нь маш бага тийм ийм. За харин би ингээд маш өндөр боловсролтой гэж үзье. За би бол 30 жилийн боловсролтой. Би 30 жилийн боловсролтой хүн ажиллаж баг юу. За 12 дээр нэмээд тийм ээ. 12 дээр нэмээд 16 бакалавр гэсэн үг. За дээр нь болохоор магистр 18. За дээр нь доктор гэх юм бол 22 жил гэх. За 22 жилийн боловсролтой хүмүүс ингээд аваад үзье тийм үү. За тэгэхээр тэр хүмүүс яаж болох вэ гэхээр авч болох цалингийнх нь хэмжээ маш өндөр даялгатай байж болно шүү дээ. Зарим нь болохоор хэдийгээр өндөр цалин авч болох боловч гэсэн ингээд ийм сайн дурын ажил хийдэг байж болно. Ерөөсөө цалингүй тийм. Зарим хүмүүсүүд нь болохоор нэгэнт өндөр боловсролтой амж маш хэмжээний цалин авч байна тийм. За тэгэхээр үндсэндээ манай тэр юу болохоор цалингийн маань болохоор энэ савлгаан энэ даялалт нь болохоор боловсролын төвшингөөс хамаарат байна шүү дээ. Боловсролын төвшингөөс. За би энийг ягаад шууд цалин маань юутайгаа тэнцүүгээд яач вэ гэхээр юу ч юм болохоор X-ийн утгыг контролдчихоо X-ийг тогтмол биш тоо болгочоо юу ч юм болохоор цалингийн тэр самсгүй хэсгийг үүсгэж байгаа хэсэг ч болох нь байна шүү дээ. Тэгэхээр цалингийн маань хувьсэлт болоод энэ юу гэдэг хүчин зүйлийн хувьсалтаар тодорхойлогдно гэсэн. За тэгэхээр ийм жишээ бодоод олчих юм бол бидний homogeneous гэдэг нөхцөл бол биелэгдэхгүй байна. Харин энэ нөхцөл харьцангуй боломжтой байх юм бол бидний дараах ярих зүйл бол үүн. За одоо би ингээд энэ нөхцөлийг тавьчих. Та. За энэ нөхцөл тавьж гинэ гэдэг маань юу гэсэн үг вэ гэхээр нэгэнт юу гэж хүлээгдэж байгаа утга нь тэг юм чинь. Энэ маань U квадратыг хүлээгдэж байгаа утгатай тэнцүү гэсэн. Тэгэхээр вариац гэдэг чинь болохоор болчоосоо хазаалтын квадрат тэгээ хүлээлт авч байгаа шүү дээ. За тэгэхээр бид нэр энийг чинь болохоор хүлээгдэж байгаа утга нь тэг юм чинь. Болчоосоо хазаалтын квадрат чинь өөрийнх нь квадрат л болно шүү дээ. Тэ? U квадрат за бид нар нөхцөл тавьж байгаа тийм. За энэ худлаа шүү дээ. Жишээ нь юу байгаа. Задлах юм бол бид нэр энийг квадратаас хасгана. Энэ нөхцөл тавиад эндээсээ одоо бид нар устгах хэрэгтэй тийм. Одоо бид нэр эндээсээ устгаад бид нөр ганцхан хэсгээс үл тийм. Вариацийн y-ийн вариац гэдэг бол U квадратын нөхцөлт хүлээх тийм. Нөхцөлт хүлээх. За тэгэхээр бид нэр эндээс юу харж байна гэхээр сигма квадрат гэдэг зүйл чинь болохоор ийм нөхцөлт вариацтай тэнцүү юм байна. Нөхцөлт вариацтай. За эндээсээ бид нар одоо хоёр талаас нь хүлээлт авчий гэж бодъё. Эндээс хүлээлт авчий гэж бодъё тийм үү? Эндээс хүлээлт аваад. За тэгэх юм бол сигма квадратаараа хэвээрээ үлдэнэ. Энэнийх болохоор давтагдсан хүлээлтийн хуулиар болохоор U квадрат болно шүү дээ. U квадрат хүлээгдэж байгаа утга тийм. За тэгэхээр сигма квадрат гэдэг бол бас энэ нөхцөлт бус вариацтай бол бас адилхан болж таарч байна. Сигма квадрат гэдэг бол
Хоёр юмтай тэнцвэ те. За энийг үгээр болохоор заримдаа алдааны вариац гэж нэрлэдэг. За эндээсээ язгуур авцсныгаа бид нэр алдааны стандарт хазаалт гэж ярьдаг. Тэгэхээр нэр томооны хувьд болохоор ондоо газрууд ондоогоор нэрлсэн тохиолдлууд байна. За жишээлбэл стандарт deviation гэж үг байна. Стандарт deviation. За бидний болохоор стандарт хазаалт гэдэг орчуулсан байна. Үндэсний статистикийн хорооны энэ нийгэм эдийн засгийн төвөр судалгаан дээр болохоор энийг хэлбэлцэл гэж орчуулсан байна. Стандарт хэлбэлцэл гэдэг тийм. Тэгэхээр та нар тэрийг уншихтаа анхаарах хэрэгтэй. За одоо тэгэхээр бид нэр их олонлогынхоо талаар хэд хэдэн нөхцөл тавилаа. Дөрөв нөхцөлийг нь ашиглаад бид нэр ажилтгүй гэдгийг баталсан. Одоо бид нэр 5 дахь нөхцөлийг оруулж ирж байна. За тэдгээрийг нь бид нэр үндсэндээ ерөнхийдөө ийм хоёр дахь шитгэлээр одоо тавьчих болно. Тэгэхээр энэ хоёр дахь шитгэлийг бичсэн байх юм бол бид нар үндсэндээ 5 нөхцөл тавьчлаа гэсэн үг байна. Тэгэхээр эхний 4 нөхцөл нь болохоор энэ дахь шитгэлээр илэрхийлэгдэж байна. Тэгэхээр энэ маань болохоор y-ийн x-ийн хүлээгдэж байгаа утга нь x-ийн тодорхой утга нь y-ийн хүлээгдэж байгаа утга нь гэдэг бол шугамын функц байна x-ээс хамаарсан. За ард талд нь байсан u-гийн алдааны хэсгийн нөхцөл хүлээлт нь болохоор тэг гэсэн нөхцөлөд оруулсан байна. За шугамн гэдгээ бол оруулсан байна. За дээр нь болохоор бид нар болохоор энэ их олонлогийн тоо мэдээллийг тайлбарлана гэж тавьчихсан байна. За дараа нь болохоор юу нь болохоор 5 дахь нөхцөл маань болохоор y-ийн x-ийн утга өгсөн байхад x нь тогтмолтой болчих юм бол энэ маань болохоор сигма квадрат гэж тэнцүү байна гэсэн юм үзсэн байна. Тэгэхээр x-ийн тодорхой утга өгчөөр одоо y-ийн вариац гэдэг бол алдааны вариацтай тэнцүү байна шүү дээ. Алдааны вариац. Тэр маань одоо өөр цаашаа юу гэж болох вэ гэдгээр нөхцөл тус вариацтай бас тэнцүү болно гэж ярьлаа шүү дээ. Y-ийн вариац гэдэг бол x дээр тодруулчих юм бол сигма квадраттайгаа тэнцүү. За тэгээд энэ бас нөхцөлтэйгаа тэнцүү. За энийг бид нэр графикаар хийвэл юу аах вэ? За x тэнхлэг маань энэ байна. Y тэнхлэг маань энэ байна. За тэгээ манай тархалтын функц маань 3 дугаар тэнхлэгтэй байна. За x нь болохоор бидний нөгөө y-ши оноо гэж үзчих. Y-ши оноо. За y нь болохоор бидний x руудын голч оноо тийм. За тэгэхээр x-ийн 1 гэдэг одоо бид нар ийм муу оноо авсан гэж үзчих тийм. Муу оноо авсан оюутнуудын болохоор голч оноо нь болохоор тогтмолтой байхгүй, самсгүй тав бай. Өөрийн гэсэн тархалттай бай. Тийм. За тэгвэл 600 оноо авсан оюутнууд нь зарим нь болохоор голч оноо нь эдгээр ийм муу байгаа ч гэсэн зарим оюутнууд адилхан яг 680-д орж ирсэн мөртлөө маш өндөр оноо авж байгаа голч оноо авж байгаа оюутнууд байгаа. За гэхдээ болохоор дархтыг нараад гисэх юм бол ихэнх нь одоо энэ цэгээр тэмдэглэсэн. Энэ регрессийн шугам дээр байгаа энэ цэгээр тэмдэглэсэн голч оноотой. За 800 авсан оюутнууд маш их байгаа. За маш зарим нь болохоор эдгээр 800 авсан ч гэсэн эсэлтийн шалгалтын дээр голч оноо нь маш муу байгаа оюутнууд байгаа. За бүр илүү сайн байгаа ч байна. За гэхдээ болохоор үндсэндээ голч оноо нь бомж оноо нь болохоор манай регрессийн шугам дээр байгаа. Энэ цэгээр завгчлагдж байгаа тийм. За манай тэгэхээр регрессийн шулуун маань болохоор их олонлогийн регрессийн шулуун маань болохоор x-ийн голч онооны тодорхой утга өгөгдсөн байхад y-ийн дундаж оноо, y-ийн дундаж манай голч онооны дундаж. Тэгэхээр энэ маань x-ээс хамаарсан шугамын функц байна тийм. За тэгэхээр манай огтлогч маань байж байна. За тэгээд манай налтын коэффициент байж байна. Тэгэхээр бид нар болохоор бета 1 нь бол ихвчлэн y байна гэж хүлээн шүү дээ тийм. Сайн голч оноотой орж ирсэн оюутнуудын y-ши оноотой орж ирсэн оюутнуудын голч оноо нь бас өндөр байна. За homoskedast гэдэг нь болохоор юу гэсэн үг юм бэ гэхээр x-ийн тодорхой утга нь байна шүү дээ тийм. Голч онооны авч уулын тархалт байна. Голчийнхаа эргэн тойронд тархсан энэ байдал маань болохоор x-ийн өндөр оноо авсан утгатай байгаа оюутнуудынхаа яг адилхан. Тэгэхээр энэ болохоор яг адилхан ийм даялтай юмуд байна шүү дээ. Тийм. Homoskedast биш байх юм болов heteroskedast байх юм бол одоо ийм болно гэсэн. Тэгэхээр муу оюутнуудынх нь бол одоо шил авч болох энэ хязгаар нь
маш ийм ягт ийм өндөр өндөр оюут дундж оюутнуудыг болохоор хайцсангүй ийм тархалтай. За маш өндөр оноотой байсан оюутнуудын хүмүүс болохоор зарим нь бүр маш муу болчдөг. Зарим нь бүр маш өндөр болчдөг. Тийм байна. Зөөр нэг жишээ болох юм бол юу вэ? Орлого хадгаламжийн хэмжээ. Орлого хадгаламжийн. Тэгэхээр X нь болохоор орлого, Y нь болохоор хадгаламжийн хэмжээ гэж байна, тийм. Тэгэхээр орлого багтаа хүмүүсийн хувьд болохоор хийж болох хадгаламжийн хэмжээ нь болохоор угаасаа хязгаарлагдмал. Маш бага орлого олж байгаа юм чинь тэр бага орлогоосоо болоод масар хэмжээний хадгаламж хийж чадахгүй шүү дээ. Зарим нь бол хэрэглээд дууссан, зарим нь болохоор зээл авна, зарим нь болохоор маш бага хэмжээний хадгаламж. За харин маш өндөр орлоготой хүмүүсүүдийн хувьд болохоор маш хэмжээний хадгаламж хийж болно. За эсвэл бол маш их тансаг хэрэглээтэй. За тэгээд маш хэмжээний зээл авч болно. Тийм үү? За тэгэхээр энэ орлого нь өндөр байхад хадгаламжийн хэмжээг харах юм бол хадгаламж нь одоо бүр эерэг биш, бүр сөрөг утга руугаа авч явдаг болох нь шүү дээ. Тэгээд тархалт нь. За энийг бид нар бол хомоскедас биш байх гэдэг нь шиг. За одоо бид нар болохоор нэлээд авах гэсэн. Хамгийн бага квадратын аргын маань вариац нь юу юм бэ гэдэг. За бид нар болохоор бета 1 тэнцүү, бета 1 их болны параметр. За нэрхийн ийм гэдгийг бол алидийн төр үзсэн. Одоо би хоёр талаас нь вариац авчих гэсэн. Вариац бета. Тэгэхээр вариацыг авахдаа бид нөхцөл вариац авч байгаа. X-ийн тодорхой утга өгөгдсөн байхад бета 1-ийн вариац юу вэ? Бета 1 малгайгийн вариац юу вэ гэсэн. За тэгэхээр энэний чинь вариац юу вэ? Бета 1-ийн вариац юу вэ? Байхгүй тий. Бета 1 чинь болохоор их олонлог дээрээ нэг тогтмол тооны вариац байна. За одоо тэгээд бид нэр хоёр хэсгээс нь тэгвэл вариац авах нь шүү дээ, тийм. За тэгэхээр тогтмол тоо бид нар нэгд x-тэй нөхцөлдсөн байгаа учраас энэ одоо тогтмол тоо. Тэгэхээр тогтмол тоог үржих нь нэг юм самсгүй тоог оруулчихсан функц байна, тийм. Тэгэхээр тогтмол тоо маань болохоор квадрат зэрэг дэвшдэг. Квадрат зэрэг дэвшдэг. За одоо бид нар эндээс нь вариац авах чинь, тийм. Вариац авах. За d чинь болохоор x-ээс хамаарсан функц баг тийм. Тэгэхээр одоо бид нэр x-ийн утгыг өгцсөн байгаа гэж үзье гэсэн шүү дээ. Тэгэхээр тогтмолтой болцсон гэсэн. Тэгэхээр тэр маань болохоор вариацийн тэмдгийн гадна бас гарахтаа болоод квадрат зэрэг дэвшчих юм тийм. За одоо бид нар болохоор юу болж байна гэхээр вариацийн юу чинь нөхцөл бус вариацыг бид нар түрүү сигма квадрат гэж тавьчихъя гэж явсан шүү дээ. Нөхцөл тавьсан тийм. За тэрийгээ бид нар оруулчих чинь тийм. За ингээ бид нар хувиргалт хийчих юм бол d i чинь болохоор s-с x i-тай үндсэндээ адилхан. За тэгэхээр бид нэр ингээд хураагдчихээн. За хураагдаад болохоор бид нэр сигма квадратыг хуваах нь x-ийн квадратуудын нийлбэртэй тэнцүү болж таарах тийм. X-ийн квадрат. За үүнийгээ бид нэр харах юм бол бидний зорилго чи юу вэ? Бета 1-ийн малгайг чинь вариац ямар авах хэрэгтэй вэ? Бага байх хэрэгтэй. Аль болох бага байх хэрэгтэй. Ямар тохиолдолд бага вэ? Квадратуудын нийлбэрийг. За, квадрат x-ийн квадратуудын нийлбэр их байх юм бол x-ийн квадратуудын нийлбэр хизээ их байх вэ? X-ийн авч байх утгууд нь болохоор маш их байх юм бол ийм маш өндөр тархалтай x-үүд байх юм бол бидний үнэлэгч бол маш сайн үнэлэгч болох нь шүү дээ. Налтын коэффициентийн үнэлэгч бол маш сайн. Өөр юу болох нь? Сигма квадрат бага байгаа тохиолдолд. Тэгэхээр манай алдааны вариац бага байгаа тохиолдолд бидний үнэлэгч сайн болох тийм. Өөр ямар тохиолдолд сайн болох вэ? Тэгэхээр одоо эн чинь x-ийн квадратуудын нийлбэр шүү дээ. Тэ? Квадрат тооны нийлбэр дээр бид нэр тоо нэмэх тусам яадаг вэ? Квадратуудын нийлбэр тэ. Тэгэхээр бид нэр энэ дээр гишүүдийнх нь тоог нэмээд байх тусам яадаг вэ? Ихсдэг шүү дээ. За тэгэхээр тэр маань юу гэсэн үг вэ?
Түүрээ x гэнэ гэсэн үг байна шүү дээ. Тэгэхээр манай n өндөр байх тусам бидний энэ үнэлэгч болвол илүү сайн үнэлэгч болж байгаа юм шүү дээ. За ийм гурван нөхцөл байна. За харамсалтай нь болохоор саяныхаа томьёог ашиглах гэхээр бидний энэ алдааны вариац чинь их олонлогийн параметр. Тэгэхээр бета 0, бета 1-тэй адилхан сигма квадрат чинь бидэнд мэддэхгүй шүү дээ. Мэддэхгүй те. Тэгэхээр бид нар энэ тохиолдолд яах вэ гэдэг асуулт. За биднээс болохоор зөвхөн үлдэгдлүүд мэддэхээс биш, регрессийн үлдэгдлүүд мэддэхээс биш, алдаануудад мэддэхгүй шүү дээ. Тэ? Алдаан. Тэгэхээр бид нар болохоор үлдэгдлүүдээ ашиглаад за тэр алдааны вариацийн үнэлгээг хийж гаргаж авах. Тэр үнэлгээгээ бета 1-ийнхаа үнэлгээ рүү оруулж ирэх юм байна шүү дээ. Тэ? За би ингээд юу гаргаж үлдэгдлээ гэж. Үлдэгдэл гэдэг маань болохоор манай тоо, за манай тааруулсан загвар, огтлогч, за манай наалтын коэффициент үнэлж гаргаж авах. За тэгээд манай тоонууд x аяа. За би y-гээ болохоор би их олонлогийнхаа загварын хэлбэр биччихье. Тэ? Их олонлогийн бета 1 xi алта. За тэгээд манай тааруулсан хэсэг байна тэ. За одоо ингэ. Одоо би энэ ихний тэгшлээсээ энэ тэгшлэр энтэй тэнцвэгж штэ. Тэ? Одоо би энийг аюудаар нэгээд нэмчих. Хоёр талаас нь. Аюудаар нэмээд эндээс бас аюудаар нэмчих. Тэгэхээр юу болох вэ? Үлдэгдлүүдийн нийлбэр хэл гэж ярьсан. Тэг гэж ярьсан штэ. Үлдэгдлүүдийн нийлбэр тэг. За дараа нь болохоор юу болох вэ гэхээр за дараа нь болохоор юу болох вэ гэхээр энэ юу болох вэ? Энийг гоо яач. Би саяныхаа зүйлийг одоо арай жоох ингээд ягаад хуурга бичсэн байж тээ. Юу ч юм болохоор энэ болц таарч байна те. Тэгээд би x-ийг үржсэнийг нь болохоор эндээс харгаад энэ хоёрыг болоод хамтд нь ичсэн байна тийм үү? За одоо би ингээд яач. Одоо би яах вэ гэхээр хоёр талаас нь ингээд нийлбэр. Энд болон энэ хоёрын хооронд нийлбэр. За нийлбэр авах юм бол үлдэгдлүүдийн нийлбэр болохоор юу болох вэ? Тэг болно те. За нөгөөт нь болохоор одоо энэ дээр юу болох вэ? Алдаануудын нийлбэр болно. За энэ нь юу болох вэ? Энийг үрчих нь энэ болох юм байгаа сте те. Энэ удаа нэмж байгаа тогтмол тоо юм чинь те. За хасах нь энийг үрчих нь x аюудын нийлбэр болно штэ. Тэ? За тэр гарсныгаа одоо би эндээс хасчих гэж байна. Хамгийн дээдлээс хасчих. За тэгэхээр юу болох вэ гэхээр за би юу яаж байна? За бодлоо ш. Дундчлаа гэж нэмээд биш юм. Дундчлаа. За тэгэхээр нийлбэр нь тэг юм чинь дунд чинь бас тэг штэ. Дунд чинь бас тэг. За энийгээ бид нар n удаа нэмээд n-д нь хуваачгаар чинь бол өөрөө гэсэн үг болж таарна тий. За дараа нь болохоор энийг одоо би n удаа нэмээд n-д хуваачиж байгаа гэсэн. Тэгэхээр чинь эн чинь болохоор нийлбэрийн гадна гарна. За тэгээд x-ийн дундж болно шүү дээ. X-ийн дундчтай. За тэр гарсан зүйлийгээ одоо энэ охины ихний тэгшлээс хасъя. Тэгэхээр зүүн гарт чинь болохоор үлдэгдэл байгаа. Үлдэгдлээс чинь тэг хасагдана шүү дээ. За дараа нь болохоор юу болох вэ гэхээр одоо энэ хэсгээс чинь саяны хэсэг чинь хасагдгаар чинь тэг болно тийм үү? Өөрөөс нь өөрийг нь хасж штэ. Дараа нь болохоор эндээс нь энийг үрчих нь x аяас хасах нь x-ийн дундчууд болж таах юм байгаа штэ. Би та нарыг яарч алдчихв. За дахиад тэгүүлье. Дахиад. За одоо бид нар байна штэ тий. Үлдэгдлээ ингэ бичиж болно. За тэгээ би их олонлынхаа загварыг y-г аяда орлуулчих шүү. Тэ? За би тэгээд энийгээ жоохон адилхан тэм юунуудыг ингээд яач зураач. Ингээд энэ хамт бич x-ийг сайн. Тэ? За одоо би энэ тэгшгэлийнхаа ui малгай гэдэг бол ui-тай тэнцвэрсэн тэ.
энийгээ би хоёр талаас нь ингээд дунджийг нь олъё. А-уудаар нэмээд N хуваач. Тэ? За тэгэхээр зүүн гарт юу болох вэ? Тэг болно тийм үү? Үлдэгдлүүдийн OLS-ийн үлдэгдлүүдийн дундаж болохоор нийлбэр нь тэг. Тэгэхээр дундаж нь бас тэг. За зүүн гарталт нь юу болох вэ? Энийний дундаж болно тийм үү? Юу А-уудын дундаж болно. Юу дундаж гэсэн юм зүйл болно. За энэ юу болох вэ? Тогтмол тооны дунд чинь тогтмолтой өөрөө тий? N удаа нэмээд N хуваацсан бахна шүү дээ. За дараа нь энд юу болох вэ? Тэгэхээр А-уудаар нэмж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хоёр болохоор А-яас хамаараагүй гадна байна. За тэгээд энэний чинь А-уудаар нэмээд N хуваачгаар чинь X-ийн дундаж болно шүү дээ. Тий? За одоо та нар тэр тэгшгэлээ толгоондоо ингэ санчих заяа. За тэгээд бид нар тэгшгэлээс тэгшгэлийг хасч болдог шүү дээ. Зүүн гартлыг нь зүүн гартлаас нь хасаад, баруун гартлыг нь баруун гартлаас нь хасаад тий. За та нарын одоо сандсан байгаа тэр тэгшгэлийг энэ би тэгшгэлээс хасъя. Энэ тэгшгэлээс. Тэгэхээр чинь UI малгайгаас хасах нь 0 болно шүү дээ. Дараа нь болохоор эндээс чинь сандсан байгаа хэсэг чинь яг адилхан байсан шүү дээ. За тэр маань онгоо өсчихөн. Энэ хэсэг маань өсчихөн. За дараа нь болохоор одоо энэ хэсэг чинь юу байсан? Энийг үржих нь X-ийн дундаж байсан шүү дээ. Тэ? X-ийг үржих. За тэгэхээр эн чинь ерөнхий хэсэг нь эн чинь хаалтны гадна харахаар X аяас хасах нь X-ийн дундаж болох юм байгаа шүү дээ. Тэ? А тэрийг ингэ бичиж. Юу аяас хасах нь юу? Юу юм бэ? Ингээ хасчаар юм байж байгаа юм байна. Юу аяасан юм. За юм болж байгаа. Үнэмшилтэй тий? Одоо ойлгосон биз дээ бүгдээрээ тий? За. За одоо би ингээ хоёр энэ талаасаа эндээс хоёр талаас нь квадрат авч. Энэ вариацийг нь авч байгаа. Квадрат авч. За тэгэхээр эхний хэсгээс нь квадрат, дараагийн хэсгээс нь квадрат. За тэгээ хоёрыг үржих нь нөгөө маань хоёр хэсэг мэ тий? За одоо бид энийг жоохон задлаад бичсэн юм тий? За задлахтаа болохоор би яасан бэ? Хоёр талаас нь түрүүнийхтэй адилхан аюудаар нэмсэн байна. Тэ? Нэмсэн. За тэгэхээр тус бүрийнх нь нийлбэртэй тэнцүү. Тогтмолууд нь болохоор гадаа нь гарна. За эндээс болохоор бета нэгүүд нь болохоор ай самаахгүй учраас бас гадаад нь орчиж байна. За тэгээд бид энийгээр үржүүлэхээр за зөвхөн юуныхын дунджууд нь алга болоод X ай-ын дунджаас хязгаарлалтыг үржих нь юу ай байна. За одоо бид нар тэндээс хүлээлт авчих цаа. Хүлээлт авчих. Энэ бас хоёр талаас хүлээлт авчаад. За энэний хүлээгдэж байгаа утга нь болохоор эн чинь манай алдааны хэсгийн вариац болж таарч байгаа байхгүй. За тэгэхээр вариац гэдэг маань болохоор n-ээс 1 хуваагдах хэвээр чөлөөний зэрэг. N-ээс 1 квадрат. За дараа нь болохоор сигма квадратыг үржих. X-ийн квадратыг нийлэх. За ерөнхийдөө ингээд хуваагаад бичих юм бол n-ээс 2-ыг үржих сигма квадрат. Манай үнэлэгч бодвол манай энэний болохоор квадратуудын үнэлгэлийн нийлбэрийг n-ээс хоёрт хуваачих юм бол тэр маань сигма квадрат болж таарч байна. Тэгэхээр бид нар сигма квадратын үнэлэгч гэдэг бодвол квадрат үнэлгэлүүдийн нийлбэрийг n-ээс хоёрт хуваана шүү дээ. За нэг зүйлийг ярих хэрэгтэй зүйл болохоор чөлөөний зэрэг маань яагаад n-ээс 2 байгаа юм бэ гэдэг. За бид нар сая юунасаа математик гаргалгаа энэ ерөнхийдөө бол энэ. Гэхдээ чөлөөний зэрэг n-ээс 2 байгаагийн шалтгаан болохоор энэ хамгийн бага квадратын аргын үлдэгдлүүд болохоор хоёр нөхцөлийг хангана. Нэг нь болохоор нийлбэрүүд нь тэгтээ тэнцүү байх хэвээр. Хоёрдугаарт нь x-тэй болохоор корреляц нь болохоор тэг. Тэгэхээр хоёр нөхцөл байна. Тэгэхээр бид нар n-ээс хасах нь 2 ширхэг үлдэгдэл өгсөн байгаад дээрх хоёр нөхцөлийг ашиглаад үлдэж байгаа хоёр үлдэгдлийг гаргаж авч байна. Тэгэхээр болохоор бие даасан тэг мэдээлэл нь болохоор n-ээс 2 болж байна. За ингээд завсарлах уу.